Сайн байцгаана уу манайхан Lidl Man подкастын ээлжид нэгэн цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Юуны өмнө эхлэхийн өмнө подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр Vitafit Group-ийн Pearl and Tag гэдэг эрдэсчүүлс бидэнтэй хамтран ажиллаж байна. Яг байглаар нь хэрэглэгчдийн гарт хүрэгдгээрээ илүү давуу талтай гэсэн. Подкастын ерөнхий ивент тэтгэгч тайгийн эрдэсийг амталж буй Vitafit Pearl and Tag эрдэсчүүлсэн ус. Хамтрагч Baby Cook. Хамтрагч Би Rose Premium Flower цэцгийн дэлгүүр. Энэ дугаарын маань хүндэт цэчнээр уран бүтээлч Ихэр сувд маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу. Өнөөдөр Pearl гэдэг хүнд Pearl гэдэг угсаадлыг надад зориулж ирсэн байна шүү. Тий, цаанаасаа бүр албаар. Тийм байна. За, энэ үнийг үзэж байгаа сонсогчдоо энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг энэ подкастэнд урьж оруулсан танд маш их баярлалаа. Би бүр яг үзээд намайг хизээ урих юм болоо гэж хүлээгээ суужсэн байхгүй юу? Ямар хөөрхий. Ямар ч хоёлаа ингэж ярилцгаад өгдөөдөөсөө хараа сууж ийн. Тэгээд би яг гадаад тахт нь яг биччихсэн тий. Боломжтой юу гэсэн чинь маш гоё хүлээж авсан. Тэгээд өнөөдөр хоёлаа Ихэр сувдыг өмнө нь одоо хүмүүс хөвчлөндөө дуулдаг гэдгээр нь илүү за тэнгисээр гэдгээр нь илүү мэдэх бол өнөөдөр хоёлаа Ихэр сувд ээж гэдэг талаас илүү ярилцсан. Угаасаа яг ээж гэдэг тодорхойлч одоо миний хамгийн том тодорхойлолцсон байгаа байхгүй. Тэнгүү сүүлийн подкастэнд ороод яг миний нөгөө single life-ын талаар юм ярих гэдсэн чинь ярихдаггүй л ерөөсөө тэр үеийн одоо нөгөө юу ч юм уу memory байгаа шүү дээ. Тэд бүр алга болсон. Тэгвэл одоо цагтаа оршуулъя гэх хүүхдтэйгээ яадаг миний ээж гэдэг зүйл чинь хамгийн том юм шиг гэл яг нэг ээжийн юм ярьж орж ирэх гэлсэн. Өнөөдөр бол яг гоё бүр яг ярилцсан гэдэгтэй байна. Бүр нэг хамгийн анх авьяаслаг монголчуудад орж байхад үе уснаасаа уугаа. За нөгөө подкастын маань ерөнхий ивент тэтгэгчгээ зарлчаад уснаасаа уу гэж хэлдэггүй те. Энэ маань болохоор хийжүүлсэн болон хийжүүлэг хоёр төрөл байгаа шүү. Энэ цэнхэр нь болохоор хийжүүлсэн, ягаан таглаатай нь хийжүүлээгүй. За би энэ натлаас наваад очие да. Усны ASMR яваад. Oh my god. Тэн нөгөө нэг бусад уснуудыг бодвол амтаараа айгу зөөлхөн яг нөгөө нэг юм тэр надад танилцуулгын явуулгатай болохоор Булган аймагт одоо маш удаан жил тэр нөгөө байгалийн чулуунуудаар ингэж дамжиж ирдсэн яг тэрүүгээр нь шууд ингэж усын гаргадаг гинэ. Тэг яг байгалаас нь өгдөг болохоор би ч өөрөө нөгөө нэг яг усны амтанд амар мэдрэг байхгүй юу? Энэ амар гоо зөөлх амттай. Тэг яг нөгөө электролитийг яг жих яг нөхөж чадхаар яг минералтай амтагдаж байна шүү. Яг тэгэх ястай. Тэгээд подкастын голоор хоёлаа бас яг энэ усныхаа нөгөө боловсруулсан ус те эрдэс тус хоёрын ялгаа нь юу гэдэг бас хоёлаа голоор нь яриа. Одоо бол хоёлаа шүү подкаст руугаа оръё. Хамгийн ихний асуулт юу вэ гэхлээр ээж болох мэдрэмж. Хамгийн түрүүнд бид нэр эмэгтэй хүмүүс хүн болгон одоо эмэгтэй хүмүүс болгон анхны 2 зураас харах. За эсвэл яг ингээд хөвлөдөө тэгээд эхэлж байгаагаа мэдрэх. Энэ явцад угаасаа хизээч мартагдшгүй нэг юм мэдрэмжийг авдаг. Тэр Ихэр сувдад яг анх ямар мэдрэмж төрүүлж ив? Яа, зэн өөр амар сонин заяа. Би өөр ингэж бодохгүй. Би өөрөө бас айгүй хүчтэй манифестор. Миний бодсон бодол айгүй хүчтэй нөлөөлдөг. Тэгээ би яг жимсэн болохоос өмнө яг нэг хэсэг за би одоо ингээд яг уран бүтээлдээ маш шаргуу орно гэсэн учраас би ингээд өдөр болгон ингээд бүжгийн бэлтгэл гэж яваал. Тэгээл студ ороод дуугаа бэлдээл. Тэгээл дасгал хөдөлгөөнийг ингээд өөрөө амар хүчлээл хоолны дайет барайл. Ер нь жоохон ингээд өөрийгөө стресстэй. Тэгтээ ингээд би яг тэр хүн болно тэр хүн зоригтой очих ингээд тийм байсан байхгүй юу. Тэгээл нэг өдөр ингээд яг нөхөртөө уусаа тустаа өгөө гарцсан байсан. Тэгээ нэг өдөр амар ядраал би ер нь юуны төлөө ингэж байгаа юм бэ те. Яг яагаад би ингэж өөрийгөө амар хүчлээд юуны тулд ингэж заваагаад байгаа юм. Би зүгээр ээж болоод ингэж гэртээ суугаад тэнгүүтээ гэртээ суунгуудаа би өөрийгөө хийх гэсэн юмд бүгднүүд хийж чадна. Дуугаа гэртээ ингэж хийгээд хүүхдтэйгээ дуулаад ингэж байж байгаа бол илүү гоё юм уу? Энэ илүү гоё happiness юм уу гэл яг тийм мэдрэмж бүр ингэж доторлоо орж ирсэн байхгүй яг ингэж болцсон юм шиг мэдрэмж төрөөд. Тэгэл тийм мэдрэмж авчаал да бэлтгэлтэй явчаал. Тэгээд ягаад ч миний бас нэг жоохон яг гормоны өөрчлөлт орж байгаа мэдээд эхэлсэн. Миний нэг жоохон сэтгэл зүй докторгүй болоод жоохон нөхөрлөгөө жижиг үйлдэлүүд нь жоохон уур хүргээлээс байхгүй. Тэгээд би бүр яг энэ жирэмсэн болцсон юм болов уу гэж бодоод найзаагаа дуудаал тест авахулдаг байхгүй. Тэгсэн чинь тэр тест нь эвдэрсэн гэсэн ажиллахгүй тесттэйсэн зөө. Тэгээд дараа нь дахиад өөрөө бас аваад үзсэн чинь 1 зураас гарсан. Тэгэл энд яагаад ч юм 2 зураас гарах юм шиг санагдаад байна гэж бодоод ахиад бүр яг биний нөгөө ирэх ёстой өдрийн бараг 2 хоногийн өмнө үтсэн чинь 2 зураас хараад ирдэг байхгүй.
Тэгэл би яг мэдсэн юм аа. Яг мэдсэн ингээд тэгээд баг ерөнсөн болоод тэгэхээр чинь баг гээцэнд баг шууд ороод 7 хоног дотор баг би өөрөө биеэрээ мэдэрсэн байсан. Тэг яг ийм л болцсон байна. Тэгээд би нөхөртөө хүртэл би ингээд жоохон муудалцаад ингээд би өөрөө ингээд эрхлээд ингүүт хүртэл би ер нь бол жирэмсэн болцсон юм шиг байна ингээд уралж байсан байхгүй. Тэгсэн чи яг л тийм болцсон байсан. Тэгэл тэр зураасыг харах мөч бол бүр гэхдээ бас айгүй юу яа гэм лээ. Ингээд баярлж байгаа боловч угаасаа яг айц гэдэг зүйлийг анхны ээж болж байгаа ч юм нэг бэдэг юм шиг байгаа. Тэгээд дээрэс нь би бүр яг ингээд шинэ цомгоо гаргаж байгаа одоо уран бүтээлтэй бүр амар шаргуур ингээд бодсон байсан чи яг тийм хараад жоохон ингээд бас гайхаж байгаа байхгүй. Юу лээ би чинь карьерээ гэж исэн биш үү гэсэн доторх хүн чинь чи юу яриад байгаа юм бэ? Чиний хүсчихсэн зүйл чинь энэ штэ. Чи ээж болохыг хүсчихсэн чи чиний хүссэн зүйл чинь ирсэн бэ штэ гэдэг яг тэр өдрөж байгаа. За шууд имлэг яваал үзүүлэл тэгсэн чинь бүр юундаач ороогүйсэн. Ороогүй бүр ингэж жижигхэн цэгч бүр хардахгүй ямар ч гэсэн тусан шийдлгээр жирэмсгэнд гаргаал. Тэгэл за дараа нэг 7 хоног дараа хүрээд иргээл. Тэгэл очисон чи саванда орцсон. Нэг хөрхөнлээсэн. Яг нөгөө эмэгтэй хүн болгонд энэ мэдрэмжүүд өөр ирдэг бах те. Ингээл зарим нь мэдээл халхааны хүртэл намуусаал тий ааш нь хүртэл зөөлрөл тэр эмэгтэй хүмүүс цаанаасаа манай нэг подкастт орж исэн нэг ээж тэгжсэн юм а эмэгтэй хүмүүс цаанаасаа ээж болох гэж бэлтгэгдэж идэг ингээд төрсэн цагаас барбигаар тоглоол тий тэр барби чи хувцсоёол ингээл хүн нэг арчлаад ингээ хайрлаад халамжлаад байгаа тэгэхээр бид нар ерөөсө өгөгдлэн цаанаасаа тийм юм шиг байгаа хүнийг хайрлж өсгөх ингээд. За тэгээ ингээд энэ хугацаанд тех хугацаа ямар байсан? Ээж болгоно ингээд зарим нь тех хугацаа л ер нь хэцүү штэ тэг ингээд бүхэл бүтэн 9 сар ингээд тэгээл за тэгээ 100 тэвэл бүр хэцүү тэг ингээд халуунаар нэг. Эхрээгийн хувьд ямар байсан бэ? Миний хувьд бол бүр үнэхээр гоё байсан. Би бүр ингээд шинээр төрсөн юм шиг бүх юм цаанаасаа бүр гоё болоод миний нүүрэн дээр яг бүх юм батг гараад идэг ус байхгүй. Бүр ингээ 10 хэдэн жил гарцсан. Яагаад ч зүгээр болохгүй те 1000 эмчилгээ хийгээл дотроос юм уугаад болохгүй. Тэгсэн чинь жирэмсэн болсон чи миний арьс бүр амар гоё глөө хийж эхлээл. Тэгэл нөө ус мөс чинь айгүй унж манаад байсан чинь бүр айгүй өтгөрөөл. Тэгээд миний бие хаа хүртэл ингээ айгүй гоё ингээ пропорцлог гоё ингээ эмхтэлэг биетэй болж эхлээд тэгээд ерөөсөө манай хүүхд маань намайг бас юм хордлого өгүүлээгүй. Юмс хэцүү юм ерөөсөө огт надад ингээд жирэмсэн үед байгаагүй. Айгүй ингээ амар тайван гоё өнгөрүүлсэн. Тэгэл яг жирэмсний хүмүүсээ амар гэсэн болохоор тэгэл амраал хажуугаар нь тэгээд яг өмнө бас йога айгу хий гэдэг байсан боловч хийдэгш боловч нэг тууштай хийж үзэж байгаагүй нэг сар яваад хайждаг байсан. Тэгээ сая жирэмсэн болоод яг 9 сар яг йог тасалтгүй хийгээд яг нэг бүр жихэн ашиг тус тэг үр шимэн юу идэв бүр тэрний гоо үзэсгэлэн бүр яг мэдэрсэн. Тэгэл маш их зүйлийг сурсан. Бүр яг өмнө өөрийгөө амар болцсон л гэж бодоод байдаг лээсэн байлээ. Тэгэл ерөөсөн болол өөрийнхөө биеийг өмнө жишээлбэл голдог байсан бол өөрөө бүр төгс битээсэн байхгүй би ингээд ямар ч асуудал байхгүй ингээд болчин ярьцаацсан тэгжиж л би илүү өөхний хэмжээгээ хасна илүү юм болох хэвээр тийм болох хэвээр гэж жоохон юм токсик тийм юмд аягүй орсон байсан. Тэгээд биеэ хайрлна өөрийгөө хайрлна гэж ярьдаг хүн чи яг жигнэсээ утга учраараа бүр цус махандаа шингэтэл яг тэрийг мэдэрч эхэлсэн. Гэхдээ ай тэгэж мэдэрдэг ээжүүд бас цөөхөн баха. Тийм үү? Тий. Одоо хэр их жин нэмсэн нэрээ? Нэг нэмээгүй шүү. Нийтдээ 10 кг нэмсэн. Одоо байгаа жингээсээ. Тэгэхээр яг нормал аа. Тий. Гэтэ ерөөсөө тэгэж юм уу хоолын дайт мэд барихгүй хүснээ л амттай шимттэй юм айд чинь. Хэл би дөгөж босч яг нөгөө нэг гол нь уурглаг сайн тосоо идчих юм бол ардаас нь амттай шимттэй мэдсэн ч гэсэн нөгөөх нь яг тийм биенд нь одоо цусны сахарын левелийг өсгдөг. Зүгээр ингээ шингээчдэг. Тэгэл балансыг нь олол жирэмслсэн дээ. Тийм ээ. Нэстэ төрөөд юмар хүн биш үү гэдэг шиг юм шиг. Жирэмслээд левел юм байлээ гэдэг шиг. Жирэмслээд баймаар хүн юм биш үү гэснээс төрөх үйл явцмаар байсан бай. Би энэ төрөх үйл явц дээрээ бас нэг анхны яг YouTube влог хийж тавьсан байхгүй юу? Тэрээс айгүй олон хүн төрсөн. Би тэрийг бүтэн үзсэн шүү. Тэр хайдан тавь ингээл тэр бол надад үнэхээр яг бас миний амьдралдаа авсан хамгийн том цохилт байсан. Тэр бол яг хизээч бүх зүйл бас чиний бодсноор болдгоо юм биш үү? Би тэрэндээ аим баардан байдаг хгүй. За би хүчтэй манифестер те миний би зөв юм санаад хүн муу санахгүй би сайхан слэвч бүх юм бүтдэг. Миний болсон бүх юм болно гэж тэгээ явж гингууд ялангуяа төрхийн тал дээр би хитрхи өөртөө ихтэй байсан байхгүй юу? Яг би ингээ бие амир мэдрээд эхэл доторсоо мэдэрсэн. За би бараг ингээл ус нь гараад ч юм уу ингээд хуурны хуудуурд нэгдэл бараг шууд төрчин мөрчин 5 цагт бараг шууд төрчин хитрхи өөртөө амир бартцсан байсан. Тэнгүүтэйгэл дээрээс
жоохон вэ чиний хүслээр наа чи болдгоо маа гэж яг тийм надад сургамжийг бол өгсөн гэсэн. Тэгээд өөрөөрөө бүр 1000 төгрөгээд хичээсэн гэл өвдсөн гээд дахиад юу тавьчих өвчин ондоч тарчиг гэдэг би тариулахгүй би яг энэ өвдөлтийг мэдэрмээр байна. Ягаад гэвэл өвөг дээдсүүд маань энэ өвдөлтийг ингээд мэдэрч ирсэн те. Эмэгтэй хүний энэ өвдөлтийг мэдэрнэ гэдэг чинь өөр амар гоё үзэсгэлэнтэй зүйл байгаа хөөх төрхийн өвдөлт гэдэг. Тэгэл бүр 3 сэтгэгчтэй нөгөө өвдөөлсэн. Тэгээд ингээд өөрөө сулах гал ингээд хөдлөгөөл ингээд ангууд юм чинь хамаагүй нүдэ амжуулахгүй хийж болохгүй шүү гэл. Тэгэл юу миний хүн сурсан зүйл чараа өөрөөсөө ш тэгэл дөрөв өглөө жоохон ингээд зай гаргаа хэлтэнгүүт болохгүй шүү босоороо гэл. Тэгээд ингээд жоохон яг төлөвлөжсэн төрөлт яг бодит байдал маш хол зурсан. Тэгээд яг тэр төрхгөөд ингээд яг ахаал нөгөө дотор үзлэг хийж байгаа шүү дээ. Тэр үед тэгээд юм чинь за одоо болиё. Бүр 5-6 удаа хийчих жоохгүй. Одоо болиё. Одоо бүр арай л удчихлаа. Усчингараа 12 цаг болчлоо. Одоо энэ хүүхдийн бүтлээ гэдгсэн чинь нөгөө юм чинь нэг дөлүүлээ үзхүүс чинь үгүй өстой болиё. Хүүхдийн чинь толгой гэмт чинь эсвэл чиний ард задар ямар ч боломжгүй байна гэд. Яагаад боломжгүй юм гэсэн юм бол? Энэ нөгөө толгой нь ингээ хазгаа тавигдсан. Ууг нь ингээд бүр анх 28 7 хоногтод эргэцсэн байсан байхгүй юу. Тэнгүүтээ 34 7 хоногтод буцаад ингээд дэше буруу барилд орсон. Айгүй хөдлөөдсөн байхгүй юу. Тэгээ буцаад тэрийг манай эмээ ингээд амар шидтэй гартай ингээд илээд ууг нь доошоо ингээд явуулсан. Яг эндээ бүр ингээд төгс орох хэрэгтэй шүү дээ тий. Тэгэж орохгүй жоохон ингээд хатгаа тавьчихсан болохоор ингээд ерөөсөө орохгүй ингээл тэгэл одоо ингээд хаалгаа хийхэндээ гэтэнгүүт би өөр боломжгүй бас дахиад боломжгүй яг сүүлийн удаа юу гэл тэгэл боломжгүй одоо энэ өөр арга байхгүй гэл тэгэл ээж бас за миний хот хөөхтэй бодох хэрэгтэй шүү дээ тэгэл шууд сэтгэл зүгөө шууд за одоо би сандарчлахгүй сандрах юм бол миний одоо ингээд зүрхний цохилт ихсээд хөөхтэй маань ч гэсэн ингээд юуны хийгүүт нь одоо энэ газар хөлөөм зөвшөөр гэдэг гэсэн хөлөөм зөвшөөрөл амьсгалаа л сурсан юм хийгээл тэнгүүт нулимс нь гойж байгаа тэгэл за тайвшир гэл өөрийгөө тайвшруулах гал хичээгэлсэн нөхөр тэдгсэн чи өөрийгөө начигийн тэргүй амтаа алгаа гэтэн тэн стрессцэн тэгээ бас хүүхдтэйс гомцсон гэсэн яасан өөд хүүхд вэ ээж байгаа зүгээр ингээх байсан юм бол яах гэж олон цаг өвдөгдөг байна ингэж ээж байгаа зовоочлоо гэж бодоол тэгэл нөгөө нэг хагалгааны орон дээр гараад тарай шууд тарьсан чинь шууд нөгөө амар өвчнө шууд байхгүй болчтой юм билээ тэрийг бүр гайхсан шүү дээ за мэдээ алдуулчихж байгаа хэл та тэр бол бас сонирм мэдрэмж байлээ яг анх удаа ингэж яг мэдээ алдалт орж үзэж байгаа байхгүй тэнгүүтээ ингээд бэлгүүснээс доош мэдээг болчихгоо хөлөө ингээд шулан тавьсан байсан хүртлөө ягаад ч юм ингээд хөлөө босгоцсон юм дээр төрөөд тэгэл эмч чинь зүсэж байгаа цус нь гойж мэдрэгдээд байгаа байхгүй тэгэл татаалсан татаал ямар гардгуу болоо гэж татаал тэгсэн чинь л яг хүүхдийнхаа дуу хоолойг сонсоол ахаад асгараад за юу болоод нэ ч танихгүй хүүхд ч тийм ер нь бол тэгээ ерөөсөө ямар ч гизэн төр мэдчихэж байгаа гэхдээ энерги хэмжиж мэдэрж байгаагүй байдтай байдал дээр тэгэл дууг нь сонсоол надад ингээл ирээл өнсүүлсэн чи шууд өөрхий уйлахаа болж үлдсэн ээжигээ өндөрлээд яасан уу яасан хөөрхөн юм бэ тэгэхээр ингээ ээж болсон гэхээр саяхан уг нь укулеле бэрээд ээжсэн жоохон хүн байсан шүү дээ цаг хугацаач хурдан юм аа гэдэг тэгэхээр хурдан юм байна тэгээд яг угаасаа тэгдэг нөгөө ихэнх ээжүүд мэдээж өөрөөрөө төрчихэн юмсан гэл одоо нөгөө хүмүүс дийлийнх нь ингээд өөрөөрөө төрөөгүй те хийсвэрээр ингээд төрсөн төрхийн завлан ойлгохгүй. Миний бодлоор болохоор хамгийн амар их өвдөг бол хийсвэр гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэр чинь маш олон арсны давхаргуудыг зүсээд тэндээс гаргаж ирж байгаа. Өөрөөрөө төрөх үйл явц бол яг тэрхэн хугацаанд өвдөөд дүлэлт өгөөд гараал өргөс авсан юм шиг байхгүй болчихж байгаа байхгүй. Тэрний дараа ингээд бүр ингээ уужраа сайхан болоод те тэгэнгүүт л хийсвэр чинь хийсвэрийн дараах ойдол эдгэрэлд наалдахгүй байх уу гэл ингээл маш олон зүйлийг ээжүүд ингээд туулдаг байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд өөрөөрөө төрнө гэсэн байжгаад хийсвэр юм байна гэдэг үгийг сонсох угаас амар. Намайг бас ингээл нөгөө өөрөөрөө гэж ягаал за чадахгүй маань. Хүүхэд нь усан нагарал амар удацсан дэлж чадахгүй маань хийсвэр гэл тэгсэн чилийг үйлчиж байгаа юм л сурсаал. Ингээд юу мэдрэмж авт юм л шүү дээ ингээд би одоо ингээд өөрөөгөө жоохон би мяа юм бахта би бүтлгүүчж байгаа юм бахта миний би намайг ингээд фейл хийж байгаа юм бахта гэдэг мэдрэмж авч байгаа байхгүй яг миний эсрэг ажиллаж байгаа юм бахта ягаад уг нь ингээд миний боцнор болсонгүй гэдэг те тэгээд тэр яг тэр трама бол надад бас амар орж ирсэн тэгэл тэрийгээ эдгэх гэж яг би ингээд гараал нөгөө совлилт хэвцсэн байхгүй юу тэгээд совлилт зүгээр ингээд гараал зүгээр нөөл ганцаар гарахтай уйлаад
амар ингээд өвдөөд ингээд нөгөөх нь ингээд ерөөсөө ингээд харах болгонд бүр амар болцсон. Тэгээ анх имлэгдчих болонгууд ингээд нөгөө босч болохгүй гэдэг нөгөө пипидэг гэдэр хийсэн. Нэг мэдэнгүү нөгөө шийсний самаа өмдөрсөн шээж байгаа ч мэдэхгүй тэр мөрийг хийж оруулах чи амар эвгүй. Тэгэл тэр яг үедээ бол яг өөрийгөө яг амар хэрэлцсэн. За ерөөсөө одоо ямар төрөлтийн байдал те өөрөөрөө төрсөн ч вэ хийсвэрээр төрсөн ч вэ ер нь ямар ч төрөлтэй бүгд л яг төрөлтлөхгүй юу. Цэрийг ямар нэгэн байдлаар хийсвэр гэдэг зүйл чинь амар арга ч юм уу те. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Ямар ч хэсэг хүүхэд нь гол нь 90 сар бол мэдлээд эхээс 90 сард мэдлээд ээжтэйгээ уулзаад мөөмөө идээд байж гинэ гэж хамгийн гол зүйл нь те. Тэгээ би одоо өөрөөр дүрнгээ зүгээр өөрийнхөө эгоноос болоод хүүхдийнхаа тархитлогоо гэмтээж одоо яах вэ те. Тэрний он тэгээ зүгээр гизээ төсөөлээд тийм шүү дээ. Цаг хугацааг нөгөө угаасаа эдгэрн багч угаасаа нийлж л байгаа. Яг үнэ. Тэгэж бас өөрийгөө эдгээдэг байвал те зүгээр байгаа байхгүй. Тэгвэл ингээл энэ дараа ингээл оёдолтой болчлоо, сорвтой болчлоо гэдэг ч юм уу. Үзэсгэлэнтэй шүү дээ. Тийм тэгж боддог гэж байхгүй хаа те. Ингээ яг нөгөө миний хөрхөн хүүхдээ гаргаад ирсэн шүү. Энэ сарвнаас чи миний хүүхэд мэдлсэн шүү гэд те. Маа найз засыг тэгж одоо ярьдаг бас хийсвэрээ төрсөн. Тэгээ хүүхдтэй хэлдэг гэж байгаа байхгүй. Миний үжиндээс гараад ирсэн шүү дээ. Гэтэнгүүт хүүхд нь очиод дийлж мэлээд нөгөөд нь үсч хүмүүсэд өгдөг гэсэн юм нийтдээ. Хөөрхөн штэ. Одоо тэ ингэж ихэр сувд уран бүтээлчтэй дуулдаг байсан юм байсан. Ээж болохын өмнөх ихэр сувд гэж бүр нэг бие хүн байгаа. Ээж болсны дараах гэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд хэр их ялгаа байна? За ер нь бол яг ингэж мамаг бас найзууд маань хэлдэг байхгүй чи угаасаа ингээд яг ultimate mom гэдэг яг ингээд ерөөхдөө хоёр дүү жоохон дүүмөтэй тэгээ найз нь дандаа шиг нэг тийм age дандаа тийм vibe өгдөг гэдэг тэгэнгүүт ер нь бол угаасаа л би яг age гэдэг хүн угаасаа л ингээд байсан юм санагдаж жоохносоо. Гэхдээ яг тэр яг жирэмсэн болохоос өмнө гэх юм бол зүгээр амьдралын хандлага харах өнцөг арай өөр байсан юм уу гэж бодсон. Хитрхи одоо яг өөрийнхөө гадаад байдал дээрээ анхаарлаа төвлөрүүлсэн тэрэндээ хитрхи донтцсон тэнгуүтэй юм жижигхэн зүгээр ингээд хийсвэр зүгээр жижигхэн зүйлээс амар тийм допамин аваад сурцсан ч юм уу те зүгээр ингээд одоо хөөрхөн бодол гарч байгаа ш тэнгуүт хүмүүс ингээд харж байгаа тийм байдалтай тийм нас ингээд бараг аз жаргал авдаг ч юм уу те допамин аваад өөрийгөө эгоогоо услаад идэг ч юм уу тэнгуүт одоо олонгууд ингээд хүүхд гарснараа би ингээд миний гоо үзэгслэн чи ерөөсөө юм гаднах байдлаасаа биш юм байж тээ миний гоо үзэгсэн дотроосоо гэрэлтэж байгаа миний энэ юмыг харж байгаа үнцэг юм байж тээ гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээ үүн одоо жишээлбэл би юмд ормоор гэсэн бол заяа би бүр ингээд тулталцтай мейкап хийгээл тээ өсмөсөө хувц амар ингээд өмсөн ингээд бүр амар их юм бодоол өмнө өдөр тэгдэг байсан байхгүй. Өнөөдөр тэнгуут би зүгээр ингээд нэг өөр хувц өмсөжсэн аа нэг хажуу ойлроо өсөөс хүлжүүлчихгээд нэг охин тэнгуут тэр охиноор хүлжүүлчихэнгүүтээ за хайл тийм хувц өмсчихийг харснаа за эн чинь хөөрх юм дөө ингээ явчих. Тэгэл нүр мүрээ амар бодё гэсэн. За зүгээр жоохон кушин тавиал хацаа өнгөлчих тэгэл болоо штэ. Надаа өөр илэм хэрэггүй. Би байглаараа л хөөрхөн байна. Би өөрөөрөө хөөрхөн гэд мэдэрсэн өөрөө дотроосоо гэрэлцэн эмгтэй гэдгийг мэдчихэж байгаа учраас би хөөрхөн штэ гэж бодвол гараад ирсэн. Тэгээд талаас чинь хөөрхөн баярлаа. Та бас үнээр хөөрхөн гэж шүү. Баярлаагийн хоёул би хөөрхөн юм байл гэх тий. Тэгээд ер нь бол яг ээж болоод полигамиг арай томоор хардаг болсон. Яг өөрийгөө өмнө зүгээр нэг охины нүдээр одоо яг юу гэдэг чинь өөрийгөө зүгээр нэг киноны дүр ч юм уу тийм дүрээр ингэж явдаг байсан бол одоо ээж болсон дараа би өөрөө яг байгаль ихтэй байгаль ижиг гэдэг тэр зүйлтэй холбогдоод яг тэр хайрыг тэр энергийг өөрөөс гаргадаг болсон гэх юм уу? Одоо яг үндэс суурины ихийн тэр энергийг өөрөөс гаргадаг болсон. Тэгээ яг ингээд ихрээтэй ярилцж байхад ийм за үзэл бодол нь гэх юм уу, нэрг нь гэх юм уу, за одоо аавраа нь гэх юм уу шал өөр ингээ байгаа байхгүй юу тий. Тэгэхээр анх яагаад одоо ингээд манифест хийхтэй энэ тал руугаа ингээд болсон юм. Нэг ч би бол тийм манифест хиймээ гэдэг юм бичиж ерөөсөө нэг тэгдэггүй. Зүгээр л би хамгийн зүйл нь хийдэг яг гадаад орчин одоо матрикс нийгэмтэй бидний ямар бай гэдэг тэр юмнаас одоо жишээлбэл эмэгтэй хүн те. За эмэгтэй хүн дандаа одоо дандаа л юм тэмцгэр байх хэвээр те. Эмэгтэй хүн биендээ өсөхгүй байх хэвээр. Эмэгтэй хүн дандаа ийм ингээл гоосоогоо шиг явах хэвээр ч юм уу. Тиймэрхүү нэг тийм тодорхойлолт өгсөн байгаа байхгүй. Тэр нь л гоц ихэнхдээ ийм male gaze буюу яг эрэгтэй хүмүүсийн тэр нүдээр харсан яг тийм юм хэлдэг эмэгтэй хүнийг тийм байх хэвээр гэж тодорхойлцсон. Гэтэ үүндээ эмэгтэй хүн зүгээр яг өөрийнхөө дотоод тэр дуу хоолойгоо штэ тий дотоод дуу хоолой юмнээс яг тэр байгаль ихтэй холбогдоод эмэгтэй хүн ч өөр ингээ ус шиг урсч идэг.
яг тэр одоо нэг явж байгаа долгионоо ч юм уу те тэрнийг л яг барьж авсан гэх юм уу. Яг тийм гадны ерөөсөө тийм шууганаас холдонгуудаа дотгошоо өнгөдөнгөтэй за чи юу гэсэд байгаа. Яг чи яг ямар байгуул чи ядж аргалтай байна. Ямар агуул чи өөрийгөө хөрөнгөтэй мэдэрч байна. Яг тэрлэгөө илүү ингээд фокуслал тэгэл яг байгальд гараад өдөр тутмын жижигхэн одоо үйлдэлэрээ байгальд гарна ууланд алхах те. Тэгэл хоолтон дээрээ ч гэсэн одоо айлуулах юм дахин боловсруулсан хоол идэхгүй айлуулах зүгээр ногоо жимс яг маха хоолоор нь идэл тэгэнгүүт бас өөрийн одоо энэ долгион өөрийн илүү хөгжөөд илүү тэр одоо өөрийнхөө дотоод дуу хоолой байгаль ихтэйгээ холбоход л ойрхон болдог гэх юм уу. Тэгэл удаанаар маш удаанаар гэл яваалсан. Тэгээ удаанаар байх тий. Шууд ингээл за одоо ингээгээд бол хийж чадах зүйл болж байна. Нэг өдөр за би ер нь одоо ингээд сүнстэй холбогдно гэдэг холбогдохгүй шүү дээ тий. Би бол одоо хүртэл тэгэл сураал явж байна. Өдөр болгоо нэгэл шинэ юм сурангуутаа ахаал гайхдаг байхгүй юу. Болоогүй л хэсэм юм шүү дээ тий. Би чинь өөрөө дандаа л энэ дээр ингээд нэг юм ойлгочлаа гэж бодсон чи ойлгоогүй л хэсэм юм. Ойлгосон ч гэсэн тэр бүр яг 100% биендээ хэрэгжүүлээгүй байсан юм ч юм уу тий. Ойлголтыг авцсан. Гэхдээ яг практикаар бас хэрэгжүүлээгүй байсан юм гэж бодвол. Одоо л тэгээ ээж болсон чинь бүр яг үнэхээр яг тэр нөгөө нэг өөрийнхөө язгуур сүнс, дээд сүнс яг тэр байгалийнхын яг тэр эмгтэй энергиндээ бүр амар орж байгааг мэдэрч байгаа. Яг тийм хүнийг хайрладаг те хүнийг гэж ингээд тайвшруулдаг, эдгээдэг яг тийм энерги надад аягүй гарч байгаа байхгүй юу. Тэгээд би ингээд хүүхдтэй би өмнө хизээч өөрийгөө Монгол уртын дуудуулж чадахгүй гэж үздэг гэсэн. Тэгсэн чинь хүүхдээ гараад ингээд зүг дуулж эхэлсэн чинь бүр хизээч өөрөөсөө гарахгүй гэдэг хоолнууд гараад амар уянгалаг нарийн хоолойнд гараад тэгээ бүр яг ингээ өөрөө дуулангууд хаяа би ингээ өөрийнхөө дунд ингээ бөглөгдөж байгаа юм шиг яг ингээд бүр өвөгдөөс бүр амар дээр юм бүр имээ те надад ингээ дуулаад намайг ингээ илбээд байгаа юм шиг тийм өдрөөс өрөөд байдаг. Гүн гүнзгий ингээ юмыг мэдэрдэм байна л да. Одоо сайн нөгөө ингээл одоо шинэ юм сурах болгонд те би болоогүй байсан юм биш те гэл тэгдэг шиг ээж болсны дараа би чи ээж болоход бас арай л болоогүй байсан юм шүү гэдэг бодол төрсөн. Огт төрөөгүй шүү дээ. За. Би бол бүр би бүр яг болцсон байсан юм гэж бодсон. Бүр яг миний нас ч гэсэн би 27 настай жирэмсэн болоод тэгээд ингээд төрүүлж байгаа. Надад бол бүр яг хамгийн төгснөөс гарахад ч гэсэн яг өөрийгөө бэлэн болцсон гэж бодож байсан. Тэгээ би өөрөө ингээд хууны хөгжил дээрээ те ер нь бол өөрөө нэлээд ажилдсан байсан. Бас би гадаадаа ганцаар аялж үзхийг хүссэн, аялцсан. Тэгээд ингээл шоу цэнгэн явсан, зугаацаж ингэж явсан тий. Тэгээд ер нь бол хийх юмаа хийцэн гэж бодсон байхгүй. Тэгээ одоо би өөрөө ингээ юмаа сурсан юм бол би дараа чи өөрийнхөө үр удамдаа өөрийнхөө сурсан юмыг илүү одоо өвлүүлээд тий. Эдрийг ер нь бол би ч нэг юм заахгүй л тий. Ер нь бол би л бол хүүхдээсээ сурж байгаа л та. Хүүхд маань ер нь бол намайг айгу сэрээгээд байгаа байхгүй юу. Яг л хүүхд ч өөрөө ингээ зүгээр цэвэр ухамсар байгаа шүү дээ тий. Цэвэрхэн цагаан цаас энэ зүгээр бүх зүйлийг амар эмзэг бүх долгионыг бүх зүйлийг ингээл өөртөө шингээгээл авч байгаа ямар ч муу санаа юм байхгүй. Тэнгүүд би зүгээр хүүхдийнхаа жижигэн зүгээр оршихугаас нь айгүйх юм сураад байгаа байхгүй юу. Тэгээд эргүүлээ тэр сурсан юм одоо өөрөөрөө би яаж өргөж болох юм те. Үгээрээ үйлрээ хайраараа эргүүлээд нөгөө хүүхдээ услаад яг тийм ийм дахин боловсруулдаг юм шиг би өгөөл нөгөөт нааш өгөөл ингээл яваад байгаа. Нэг нэгнээсээ өгж аваад суралцаал те. Би бол одоо өөрийнхөө шар гүйтэй бол амар баярлж байгаа. Бүр үнхээр намайг бүр одоо төрөхөд бол би одоо нөгөө гэгэрлийн юмд ойртногдох чинь төрхийн явц чинь бас яг тэр гэгэрлэлд бас яг хүрж байгаа юм шиг санагдсан шүү. Надад яг тэр өвчин яг тэр мэдэрч байгаа зүйл. Яг тэгвэл тэр үед чинь юу яадаг гэж байгаа байхгүй юу? Яг төрхийн өвдөлт тийм чи бид нар одоо ингээл сэрүүн ингээл явж байгаа штэ. Тарих нь одоо тийм нэг стейт дээр явж байгаа гот яг төрхийн үед болонгот бид нар зүудний ертөнц ч юм уу те. Тийм үед бид нар тарих ямар левелд ажид ингээд долгионд явдаг. Яг тэр шиг очичдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бидний одоо энэ ил ухамсар одоо бодол бол бүгдгээ ундарчдаг тэр өвдөлтөнд юу ажиллах вэ гэхээр бидний далд ухамсар л ажилладаг гэж байгаа байхгүй. Тэгэхингүүд яг далд ухамсартаа өөрөө яаж бэлдсэн те өөрийнхөө биеийг яаж сонссон яг тэр нь яг тэр өвдөд одоо гардаг гэсэн. Би жишээлбэл төрж явахад амар өвдөлттэй байсан. Би нэг ч удаа орлоогүй. Яг бол угаасаа эсэргүүцээд орлох юм бол надад өвчин улам ирнэ гэсэн учраас би яг зөвөрөл тэнд ингээл уусаал өвдөж байгаа шүү дээ. За өвдөж гин за даамсгалээ. Энийгээ улам ингээ уусгаа явъя. За одоо гой цэцэг шиг ингээ дэлбэлж шүү гээл нөгөө савны амс маань дэллэгд ингээ дэлбэлээд шүү. За одоо алтан гэрэл хасаад ингээ хүүхд маань ингээ гарч ингээл амар төсөөлөн хийгээл төсөөлөл бодол хийгээлээс. Тэгтэл өөрөө төрж чадаагүй. Тэгээд ээж болоод
одоо ингэж мэдээж урлагийн хүн олон хүмүүстэй харьцдаг те. Тэгэл ерөнхийдөө энэ урлагийн хүмүүс чинь сэтгэл хөөрөл ихтэй. Ингээд маш их ингээд баясгах нь их, тэгснэ гинт унах нь бас их те. Иймэрхүү хүмүүс ингээд за ээж болохоор бас сэтгэл зүйн ийм савлгаатай хүмүүс байгаад байгаа штэ. Төрсний дараа сэтгэл готролд өртгөх нь айгүй их элбэг байдаг гинэ. Эхрээгийн хувьд болохоор яг төрсний дараа ийм сэтгэл готрлын шинж тэмдгүүд илэрсэн үү? Ер нь ийм сэтгэл готролд ийм өртсөн үү? Би одоо ингэ бодлоо өөрийгөө өртөөгүй гэж бодож байгаа. Би яг төрсний дараа харин ч өмнөхөөсөө илүү сэтгэл зүйн маань илүү гоё болсон. Тэрийг бас би бол бас яг хажууд нөхөр маань надад ингээд цуг байгаад халамжилсан учраас бас нөлөөсөн болов уу гэж бодож байна. Тэгээд эхний одоо 3 сар бол би шүн яг ингээд унтахаас өмнө мөмөөс хагаад сүгэ үлдээгээд нөхөр маань шүний илэг дээр чигт авдаг гэсэн байхгүй. Тэнгүүд ихний 3 сар одоо яг хамгийн эмзэг үе байгаа штэ. Тэр үед ингээд сайн унтаж амраад тэгээд нөхөр маань ингээд дандаа хажууд байгаад халамжилсан учраас би бас нөхрийнхээ аж гавьяанд сэтгэл готролд ороог болов гэж бодож байгаа. Тэгээ би анзаарсан сэтгэл готрол яагаад үүсээд нэгэнгүүд ер нь бол ээжийн нойргуудлаас үүсээд байгаа байхгүй юу? Шүн өдөржингөө аваал тэгээ шүн уг тэр хүн чинь унтаж амарч иж сүүн сайн ингэж боловсрох хэрэгтэй байгаа ш. Тэнгүү шүн унтахгүй ахаа хөөхтэй аваад тэгээд ингээ хажууд нь туслах хүн байхгүй. Тэнгүү тэр хүний толгоон дээр гэр цэвэрлэх, хөөхтэй халамжлах, ахаа мөөмөө бас дууралтан тэгээ гэр орноо цэвэрлэн маш олон зүйл хийгээд ангууд тэр хүн тархин дийлхэ болчихж байгаа байхгүй. Мэдрэлийн систем нь гацаад ингээ бүр ингээ за болио одоо болио гэх тэгэнгүүтээ тэрийг ингээ тархиа гэмтээхгүй тулд одоо стресстэй чигээ гаргадаг ч юм уу тийм болж байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр яг одоо төрсөн дөнгөж төрсөн ээж нар байх юм бол хажууд хүмүүс нь бас сайн туслаарай гэж бүр хүсье. Эсвэл яаж хийж байгаад одоо ээж байгаа ч юм уу хатан ээж байгаа эсвэл дүүнээрээ ч юм уу ямар нэгэн хүмүүсийг хажуудаа заавал байлгаж туслуулах нь чухал юм гэж үзсэн. Тэгвэл одоо манай Монгол эмэгтэйчүүдийн нэг юм байна штэ. Би бүгдийг чадна. Би бүгдийг чадна, асуудгүй чадна гэдэг те. Угаасаа чадна. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ бид нар өөрсдөө бас жоохон аргашаа эмэгтэй хүмүүс жоохон аргашаа суух хэрэгтэй юм санагдаж байгаа байхгүй. Чадах байсан ч гэсэн жоохон чадахгүй болоо жоохон зай үлдээгээд чадах хүнд нь үлдээх хэрэгтэй те. Аавд нь тэгвэл яа л да. Би чадахгүй байна гэж хэлэнгүүт угаасаа хитэж хүн өөгүй чи чадахгүй шүү дээ. Бид нар өөрсдөө хитрхийн нөгөө чадаад байгаа учраас нөгөө хүмүүс нь тусламж одоо жоохон удаа зөөх шаардлагагүй мэн гэж боддог ч юм уу. Тэгэл сэтгэл готролыг бол хайртай хүмүүсийнхээ тусламжтайгаар бол давж гарсан. Ямар тийм бол үүсээгүй. Харин ч илүү түрүүний хэлсэн шиг нүд нэгдэх шиг 3 дахь мэлгийн малуур нэгдэл илүү л өөр л болоод шүү дээ. Одоо ингээл ярилцаад сууж ангууд би бас яг ингээд дөнгөж төрсэн бага насны хүүхэдтэй залуу ээжтэй ингээд бас ярилцчихсан байхгүй. Тэгээ тэр ээж болохоор би бас ингээд сэтгэл готролд ингээд өртөөгүй гэд. Тэгээ ихрээ болохоор бас өртөөгүй гэд тэгж шít. За тэнгуүл эргээд ингээд за би бол өртөжсэн хүн байхгүй юу. Тэгээ ингээд бодонгууд л одоо үеийн залуу ээжүүд амар мундаг болчих. Яг саяны хэлдэг нөгөө заавал бүгдийг чадах албагүй шүү дээ тий. Тэгээ ингээд хажуудаа байгаа хүмүүсээсээ тусламж гуйдаг баймаар байгаа. Энэ бүр үнэхээр үнэ. Ингээ үзэж байгаа ээжүүд бас нэр байх юм бол тий тусламж гуймаар үедээ гуйгаад яагаад тийм лаг мундаг байх ёстой юм. Тийм ястай гэж хинт тийга батлах юм тий. Өөртөө далаг байгаа тэгээ тэрнээс нь хин хожоод байгаа яг үнэндээ. Өөрөө хохироод байна тий. Тий эцэн дүндээ өөрөө ядраад байна штэ. Тэрхий төгс ингээ ээж байх га тий. Эмэгтэй хүн чинь өөрөө ингээд яг ус шиг урсж иж усны урсгал чинь тэгээ дандаа адилхан байдгүй штэ. Ингээ янз бүрээр явж байгаа тий. Тэгэл зүгээр л бид нар чи юм ингээл илэрхийлэл экспресс хийгээл юм ингээл гаргаал урсаал ингээл долгиолол явж байгаа хэвчээ шүү дээ. Тэгэхгүй болохоор яг тех ёстой, энийг ёстой гингүүд бидний нөгөө эмгтээлэг энергитэй ингээ уурч чадахгүйгээр харин эсэргээрээ нөгөө эрэгтэй энергийн давмгаалаад эхэлж байгаа байхгүй. Эрэгтэй энерги чинь болонгууд яг ингээд за энийг бол хийх ёстой, ингэх ёстой, чих ёстой. Одоо бидний тэр урс шиг урсж байгаа урсгалыг чинь чиглэлийн ингээд за яг ийшээ явна шүү гэж замыг гаргаж байгаа хэвээр энерги баг чинь бид нар өөрсдөө зүгээр яг хоёулангийн хийх гээд л байдаг юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэр яг үнэн баха. Тэрнээс үлдсэндээ стресстэй. Би бас энэ бас ийм надад бас байгаад байгаа байхгүй. Манай ингээд харангууд ээж маань бас тийм, эмээ маань бас тийм. Яг бүгдийг чаддаг те. Амар ингээд бүх супер вумен гэдэг байхгүй. Одоо би яг тэр яг одоо гинжин холбоос нь тасалмаар байгаа байхгүй. Надад бас тийм байгаад байгаа байхгүй. Өөрөө анзаараад юм хийчих гэлтэй нөхрийнхөө урдаар ороод юм хийчих гэлтэй. Одоо болонгууд ингээд жоохон бай. За би чадах ч байсан зүгээр нөхөртөө орон зайг чи энэ хүн ихлээд над чиг хурдан хийхгүйсэн чамаагүй. Энэ хүн өөрөө ухамсарлаад хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр орон зайг нүлдээгээд харъя. Тэр юм би өөрөө зүгээр нөгөө урсаад явжия.
чи миний зүгээр урсж байгаа нэг зөв юм барьж аваад тэрийг нэг юм болгоод яваал гэдэг л тийм л юм хичээгээл яваад байна. Гэтэ хэцүү байна уу хэцүү байна. Наа чи гоё гаргалгаа. За хоёлаа хосын харилцааны тухай ерөнхийдөө төгсгөл хавцаа ярина. Одоо буцаад эргээд хөөхт рүүгээ ороход хөөхт нь одоо ингээд хөрхөн 10 сар гарцсан явж байна тий. Одоо 10 сар хүрэх гэж байна. 10 сар хүрэх гэж байна. За энэ хугацаанд за мэдээж жаргалтай үеийн ярих юм бол ингээд тоолж барамгүй их байгаа штэ тий. Тэнгүүл хэцүү үе нь юу хийсэн бэ? За үнэхээр хэцүү юм байна. Надад бол ингээд шүн насаад хүүхүүлэх те хүүхэд өвдөх энэ үеуд би бүр үнэхээр шалаар ундаг байхгүй. Бүр ингээд за би чадахгүй юм байна. Үнэхээр би ээж болж чадахгүй юм байна гэж би ингээд бүр хэдэн 100 мянган удаа бодож байсан байхгүй энэ тухай. Тэнгүүл ингээд ээжүүдтэй одоо сүүлийн үеийн одоо залуу ээжүүдтэй ярилцаад суухад одоо чип дээр яг ижилхэн насн дээр төрсэн байгаа байхгүй. Тэнгүүл чип хоёрын юмыг үзэж байгаа, харж байгаа өнцөг бүр ингээд ийм өөр байна заяа. Бүр ийм өөр байна. Тэнгүүд л би асуугаад байгаа нь за мэдээж маш гоё өнцгүүдийн харцсан байгаад байна. Тэгвэл эсэргээрээ хамгийн хүнд үе байсан уу? Тэр нь юу байсан бэ? Надад яг төрөөд эхний 3 сар ер нь бол жоохон чанга санагдчихсан. Нөгөө нэг хийсвэрийн оюутай нөгөөд нийтэхгүй тэр нь аягүй тэрэндээ төрддөг те. Тэнгүүд нөгөө нэг хөхнээ сүү орж байгаа ч бас байнга зангираад байдаг. Тэгээ нөгөө байнгын саах ёстой. Тэгэл хүүхдээ хөхүүлээл артаас нөгөө хихрүүлнэ гэдэг ажил бол надад хамгийн бас том ажил санагдсан. Хихрүүлнэ гуйлах нь яг ихний 3 сар чинь тэр айгүй хүндрэлтэй санагддаг байсан. Тэгэл ахаал тэгэл янгууд артаас нь ахаал хүмүүс авах хэрэгтэй болчин тий. Тэгэл ингээл ерөөсөө ингээд зүгээр суух боломж байхгүй ингээл ард артаас нь ингээл тавтаал. Тэгэл яг өглөөний яг нөгөө ихний сэрэлтэн дээр нөхөр угаасан шүнжингээ авцсан. Тэгэл ихний сэрэлтээ сэрж байгаа штэ. Тэнгүүт нөгөө гиз мэдсэн дүүрдэг штэ. Гиз дүүрэл уйлагнаад нөгөө тхийн гарахгүй. Тэг ингээл барайл хэдэг. Тэнгүүт миний бас ингээл хүзүү бас ингээл хуйндцсан. Тэгэл хөөх нь бас ингээд зангирч гаддаг. Тэгээ хөхөөс хаа гингүүт хөөхтэй бас ингээд кэвик болохгүй. Яг тэр үед бол жоохон айгу хэцүү яг мэдрэмж авч ирсэн байхгүй юу. Яг яа бас хэцүү юм а те гэл дотроо өөртөө тэнгүүтээ тухайн үедээ би өөрөө яаж тайвшруулчихсан бэ гэхээр хөөе ихэр сувда чи яагаад энэ хэцүү дээрээ фокуслаад байгаа юм бэ те чи хэцүүгээ тань бол хүүхдийнхаа энэ хөөхөн бяцхан өдөр хоногоор цагаар өсөж байгаа энэ моментуудыг чи зүгээр ингээд санахгүй ингээд алгасах гээд штэ гингүүтээ за хэдхэн сар одоо ингээд том болчихно. Ер нь хүүхд маань надад ингээд өсөөл 2-3 жил яг бүр ингэ наалдаж байгаа. Тэгэл ер нь бол ингээл бүр амар наалтахгүй ингээл өөрөө юм хийгээл явчих штэ. Тэнгүүд би хэдхэн богино хугацаанд зүгээр ингээл гоё моментыг хар бити ингээд сүрэг юм дээрээ фокус гэл. Тэгвэл угаасаа яг тархичин өөрөө сүрэг юм дээрээ фокуслах юм бол тэрийг дагаал яваад байна тий. Хэцүү байх юм бол за өөр юу хэцүү вэ? Алаа олъё л доо гэж явчихна. Харин хэрвээ ингээд гоё сайхны мэдрээд тий би ингээл сэрцэн тэнгүүтээ харин ч би хүүхдэд нь цагийн хүмүүс ирэх чам нэг цаг илүү унтуулчлаа штэ ч юм өөртөө яг тийм жижиггээр харин ч илүү ингээд амар болж штэ чамд хажууд ч нөхөрчин байна чи ингээд амьд жаргалтай байна юу яриад байгаа юм бэ чи хүүхд чи 90 сар л төрсөн ойдолч өвчин үү зүгээр наач угаасаа идэх нь чиний бие чинь ухаантай би өөрийнхөө биед итгэж чинь угаас идэж чадна гэж өөртөө ярилцаал тэгээд эхний 3 сарыг бол өөртөө ярилцаж давсан тэг яг тэр өөртөө хилдэг үгнүүд бид нар ингээд зүгээр ингээд дотроо бодхоос илүү бүр яг тойл руу бараг хараад өөртөө бараг шууд ингээд хэлэхээр бас айгүй нөлөөлд юм билэ тэрэндээ итгэдэг яг амаараа хэлэнгүүд те тэгэл заримдаа гадны хүмүүс ингээд ойр дотны хүмүүс мундаг байгаа сайн хэлэхгүй байх юм бол тэр хангалттай авахгүй байх юм бол тойл руу очиж хараад хүүхдэд тавьчихэл те ийм мундаг ээжтэй чи өстө хөөрхөштэй өстө мундаг ээж сүүн сайн гардаг хүүхдээ өстө хамаг сайнараа өсөж гин бүх сайн зүйлээ хийж гин би заавал төгсөж байх албагүй. Гэхдээ надад сайн ээж ах 1000 байдаг гэдэг би тийм гоё болчоо тэрийг байнг хэлээд байгаа байхгүй. Чимчээс би зүгээр л хүүхдээ 90 сар л өсөж гин ингээд мөөмийнхөө сууг өгж гин халамжилж гин кэр хийж гин тэр чил хангалттай гэж бодоол яасан. Тэгээд бас нэг юу хэцүү юм би ингэж сахгүй. Бас нөгөө нэг төгсөж бас байх гадсан байхгүй. Тэнгүүтээ ингээд интернет дээр одоо ингээд гадаад мадаг дилаг ээжүүд хүүхдээ яаж нээж ингээд харъя штэ. Түүдэд ч бас айгүй өсөрхий ингээд те хүүхд мөхтэйгээ л хажуугаар юм уу цэвэрлж мөвлөөл тэнгүүтээ нөгөө нэг хүүхдийнхаа бас нэг жоохноос нь ингээл янз бүрийн активити хийлгэж мэлгээл те тэнгүүт заримдаа тэрийг хийхгүй болонгууд амжихгүй байгаахгүйгаас ээж амжихгүй нөгөө гизэн доор ямар тами тайм хийх хэрэгтэй тэр нь бол ингээл айлуулах хийх бодно гэтээ заримдаа үнэхээр хүүхд хийхгүй болонгууд ингээл тэрвэлцээр агаал таардаг тэнгүүтээ оройно яна тами тайм хийхсэнгүй штэ би муу ээж юм болов гэл тийм бодлууд бас айгүй ингэж дотроос иддэм байлээ
Тэгэл бас өөртөө ахаал ярилцаж байгаа байхгүй. За хөөе болоорой. Интернет орчин гэдэг чи худлаа шүү дээ. Эн чинь зөвхөн үзүүлж байгаа юм шүү дээ. Би ч гэсэн интернет орчинд бас өөрийнхөө юмыг явуул гос гоё харагдаж байгаа. Яг ингээд гоё байгаа, лаг байгаа юмд харуулж байгаа. Тэгэхээр энийгээр бити өөрийгөө дүгнээ дээ. Гол нь хүүхдийн хажууд би байна. Би хүүхдэд хооллож байна. Би хүүхдийн хажууд зүгээр оршиж байгаа нь л хамгийн том зүйл юм байна. Тэрс биш заавал тэр тренд болоод байгаа тийм тоглоом, тийм activity, тийм юм яг үндэ шаардлагагүй юмсан гэсэн. Эсвэл нөгөө хүүхдийг одоо хурдан суулгах гад, хурдан хөлд оруулах гад ч юм уу нэг ингээл янз бүрийн тасал масгал ингээл бол ингээд тийм амир их яваадсан байхгүй юу. Тэгэл би тэрийг бас дагаж хийгээл бас хийгээдсэн чинь дараа нь сайн ингээд судлаад үзсэн чинь тэг чамайг ус хөгжүүлж болохгүй гинэ. Яагаад гэвэл хүүхдийн хөгжил, хүүхд болгоны хөгжил угаасаа өөр. Тэр хүүхдийнхаа хөгжлийг бас интернетээр үзэж байгаа өөр хүмүүсийн хөгжилт ерөөсөө харьцуулж болохгүй. Жишээлбэл зарим хүүхд за төрүүлээд мөлөгчлөө те. Тэнгүүт нөгөө хүүхд бүр ингээд бүр мөлөгчгүй ирэхгүй ч яж болно. Тэр нь зүгээр яагаад гэвэл тэр хүүхд биенийхээ хөгжлөөс илүүгээр өөрөө тархины хөгжилтөө илүү анхаарсан байгаа байхгүй юу? Илүү юмыг анхаардаг болсон. За дуу хоолой ингэж явд юм байна те. Миний харцаа ингэж ашиглаж ингэж явд юм байна. Би юм хөдөлгөхөр ингэж хөдөлдөг юм байна ч юм уу. Тийм юмдаа илүү фокуслсан байгаа. Тэгээд яг тэр бас жоохон milestone өдрийг юм рич хийхгүй яг тийм хүүхдүүдийг бичлэг бас хараад жоохон готрох гадсэн шүү. Тэр бол ээжүүдэд гаргадаг бүр хамгийн номер 1-ийн алдаа. Харьцуулдаг. Бүх ээжүүд нөгөө өөрийгөө бусад ээжүүдтэй харьцуулдаг. Тэгээ нөгөө нэг сошиал дээрх зүйл бүгдэнд нь итгэж болохгүй гэдэг бүр яалтчгүй үнэн баггүй юу? Бичлэг бол төрөл бүрийн бичлэг янз бүрээрээ л байдаг шүү дээ. Тэгээ өөрийгөө тэндээс нөгөө нэг голж эхэлдэг. Тийм. Би ч гэдэггүй. Би муу юм байна тий. Түнгүүд ээж нар та бол зүгээр л хүүхдийнхээ хажууд оршиж байгаа чинь хүүхдэд хоолж байгаа чинь тий. Хүүхд чинь уйлаад хажууд нь ээж нь очиж аваад твгээд үнсэж байгаа тэр нь л хангалттай. Тэр л хүүхдээ угаасаа хамгийн хэрэгтэй зүйл нэг байхгүй. Тэс тэр хүүхдэд ахаад илүү тоглоомч юм уу? Ахаад илүү тасгал илүү тийм хэрэггүй байхгүй. Яг үнэ шүү дээ. Хастаа үнэн гэдэг шиг тий. Тэгээ ерөнхийдөө бол яг энэ яриа ингээд орсон дээр хэлэхэд би бас яг нөгөө өөрийгөө айгүй харьцуулдаг муу байна гэж боддог байж агаад тэгээд сошиал дээр контент хийж эхлэхдээ яг нөгөө рилтэй үнэн юмнуудыг оруулж ирээд тэгээд подкастнда бүх ээжүүд ижлэхин. Бүх ээжүүд чам шиг гэртээ уйлдаг, ганцаарддаг, заримдаа өөрийгөө голдог. Хүүхдийнхаа учрыг олохгүй байдаг. Олны танил байна уу, дуучин байна уу, жүжигчин байна уу те уучлаарай хамаагүй бүгдээ яг ингэж энийг үзэж чам чамтай ижлэхин шүү гэдгийг л ойлгуулъя гэж зорьсон. Яг зөв. Тэгээд бас одоо нөгөө бичлэгэн дээр ч мэдээж бас сампирсан харуулахгүй тул бас нэг өөр хөвсмөсөө боогоод нэг нүүр мөр айтайхан болгоод харна штэ. Тэнгүүд бусад ээжүүд өстөө ингээл гоё байгаад ах юм, тэмцээгээд ах юм, би л дэлбэрээд ах гэж бодох юм те. Үгүй адилхан. Би бол ингээл үсмөсөө ингээл 7 хоног моног угаагүй ингээл үсэн тослогдсон боогоол те. Тэгэл явж идэг ингээл биенийхээ үсийг аваагүй тоохгүй. Ямар хамаатай юм бэ? Угаасаа тэгэл заавал одоо өөрийнхөө тэр имийг гаднах байдлаасаа батлуулаад ах шаардлага байгаа ч биш те. Гол нь л хүүхдэд хайраа өгж байгаа ээж байна. Тэр нь л андаж чухал байна. Дөрөвний бас яг нөгөө хэлсэн тэр үг амар гоё яасан. Бид нар яг эрэгтэйчүүдийн нүдээр харсан тэр нөгөө нэг юм эмэгтэйчүүдийг үнэлээд байгаа нэг үнэлэмжүүд дээ. Тэрнтэй ингээд тааруулах гэж яваад идэг. Тэр бүр ихтэй яг үнэн юм байна. Одоо ингээд бодоход тий. Бүр яг тийм male gaze гэдэг бүр яг юм байдаг аахгүй юу? Тэг эмэгтэй үнийг баг ингээд яг ингээд юу болгоцсон? Зүр обжект болгоцсон. Эмэгтэй үн тэгж явах хэрэгтэй, ингэж явах хэрэгтэй гэдэг. Тэгвэл бид нарт тэгэж яах чаргагүй тэнд орчиж байгаа юм л да. Яагаад тэгвэл ингээд бодонгууд бүр ингээл 70-80 оны кинонуудаас л гэдэг эхэлчихэж байгаа байхгүй тий. Эмэгтэй хүмүүсийг бүр ингээл ингэж явах хэрэгтэй, ингэж явах хэрэгтэй гэл айгүй дээр үесээ болцсон тийм одоо үдэс суртал гэх юм уу тий. Тэнгүүд хүмүүс бас эмэгтэй хүмүүс тэр өөрсдөө төлөө хийж ингэж хаяа боддог боловч өөрсдөө имлэгийг үндэ эрэгтэй хүний нүдэнд тиймд орцсон яваад байгаа байхгүй. Гэтэ эрэгтэй хүн таалагдах гэдэг байгаа биш. Зүгээр эрэгтэй хүн тогтоосон тэр одоо гоо үзэсгэлэнгийн стандартыг нийцгээд хүрх гээд тий. За тэнгуул ийм байна. Одоо ээжүүд хоёр хэсэгт байдаг юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэрний юу гэхээр нэг дэх хэсгийн ээжүүд ингээд одоо өөрийнхөө төрсэн ээжээс ч юм уу, эмээгээсээ ч юм уу заавар зөвлөгөө авч хүүхдийг өсгөх үйл явцад оролцдог. Одоо хин нэгний үгээр гэсэн үг. Одоо ингээл ээж нь за миний охин энийг чинь гэдгээ шүү, тэрийг чинь тэгдгээ шүү. За бор хоолнд оруулахдаа энэ үгээр л оруулдгийн. Тэр чинь энэ үгээр л оруул, чамааг энэ үгээр оруулсан. Гэлээ. За тэгэнгүүт л нөгөө нэг хэсэг нь яг өөрийнхөө. Таны үе чи өөрөө. Би бол ингэж оруулна. Би бол хүүхдээ мэдчихээн.
би энэ хүүхдийн ээж нь. Гэхдээ энэ хоёрын аль нь вэ гэхээр? Би бол энэ яг хоёрын голд нь л ер нь байж байгаа. Ягаад тэгвэл мэдээж манай ээж имэнэр ингээд хүүхдүүдээ ингээд өсгцэн хүүхдүүд нь сайхан ингээд өснөр тонцсон байна те. Тэгэхээр тэдний хувьд тэдний өгж байгаа зөвлөгөө зөв. Тэгэнгүүтээ хажуугаар нь би өөрөө бас судалгаагаа хийж байгаа те. За хоолтын дээр би хоолтын тал дээр айгүй юм асуудал бас үүсдэг байхгүй юу? Би ингээд одоо өөрийнхөө арай хөгшөө хүмүүстэй эмэгтэйчүүдтэйгээ. Тэнгүүт тэн дээр болгоод би өөрөө судалгаагаа бас давхар хийж гин. Тэнгүүтээ за тэднийг сонслоо, судалгаагаа хийлээ. За тэгээд хүүхдтэй өгж үзлээ, хоёулыг нь өгж үзлээ. Тэнгүүтээ гол нь хүүхдийнхаа юг харж байгаа байхгүй юу? Хүүхд маань юу хүсэж байна? Хүүхдийнхаа биеийн байдал нь харна. За хүүхдэд авах тийм. Тэгээд бас өөрийнхөө нөгөө нэг зүн совингдаг гана. Зүн совин маань угаасаа их хүний зүн совин угаасаа хүүхдээ угаасаа мэдчихэж байгаа. Яг үнэ. Зарим зүйл бас буруу гэж санаж бол угаасаа буруу санагддаг те. Тэгээд яг тэрэн дээр бол би ах зүйлээ бол хэлж байгаа хүнүүд нь угаасаа авах мэдээж тэд нар үнэхээр гайхалтай хүүхдүүдийг өсгсөн авах зүйлээ авдаг. Хайх зүйлээ хайдаг. Өөрөө ч гэсэн уншиж байгаа мэдээлэл ч гэсэн бас бүгдийг зүгэхгүй бас авах зүйлээ аваад хайх зүйлээ хаяад тэр хоёрыг нийлүүлээд тэнцүү ингэж бараа болгоод өөрийнхөө тэгээд нэмээд өөрийнхөө зүн совинг нэмээд тэгээд яг хүүхдээ тэнцвчүүлж нь харж байгаа. Хоолны талтараас аягүй гоё юм ярмаар байгаа. За монголчууд ингээд харангууд хүүхдээ шууд ингээд юу яагаад байгаа байхгүй юу? Кашаар орлоод байгаа байхгүй юу? Каш ч юм уу эсвэл тийм шууд тийм жимсээр ч юм уу яг тиймэрхүү юм болоо. Нэмэл хоолнд оруулах үйл явц те. Тэнгүүд хүүхдийн гид чинь өөрөө ийм нөгөө нэг онгорхой хэмээллийг ингээд шууд ингээд юм оронгоо шууд ингээд доошоогоо ингээд яаж ид ямар нэг мэдлэр шингээлт тийм байхгүй байгаа байхгүй. Тэнгүүд анханаас нь тэр хүүхдээ хотод нь тийм эмзэг байнгут шууд ингээд тийм будаа одоо найруулдаг каш маш чи амар нэмэлт орцтой сахартай тийм н оруулчингууд тэр хүүхдээ хотод нь өөрийгөө дараа нь ингээд ажиллаж тосмос шингээж чадах ч юм уу тийм ажиллагаа нь ингээд анханасаа багасч байгаа байхгүй. Тэнгүүд би хүүхдээ олонгууд одоо яаж холж ингүүд хамгийн зөв зүйл нь бас бүр дээр үед бүр хүмүүс ингээд яаж үүсчихсэн тийм үеэс хүмүүс яаж исэн хүмүүс угаасаа анги хөрөөгөөгээд мах тос тийм мэдчихсэн шүү дээ. Тэнгүүд хүүхдээ угаасаа гизэнд нь яг тийм тос сайн чанарын малын тос тэгээд яг тийм уураг тэр хоёул амар хэрэгтэй юм гэж би судалгаа ойлгосоохгүй. Тэгэнгүүтээ хүүхдтэй яг тэрийг ингээд өгөөд эхлэнгүүд угаасаа амар туртай. Тэрийг анхны нэмэгдэл хоол нь одоо ингээд яг 6 сар хүрээл одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ингээд нэмэгдэл хоолнд ороо гэж заасан бааш. Тэр үед нь яг хамгийн анх одоо мах өгсөн үү? Тийм хамгийн анх шууд мах амсуулсан. Тэгээд авокадо ер нь бол анханасаа айгүйх тийм тоснууд айгүй хөгж исэн. Тэгжиж тэр чинь нэг эхлээд гидсэн өөрөө айгүй тийм чанарч байгаа байхгүй. Гидсний бактери нь өөрөө айгүй тийм чанартай бактериуд үүсээд дээрэс нь хоёрт хүүхдийн тархич 2 нас хүртлээр хамгийн хурцтай өсөж байгаа. Тархинд юу хэрэгтэй? Тос хэрэгтэй. Сайн чинь тос хэрэгтэй. Тэгэхээр тийм тос өгөөд байна гэдэг чинь ер нь бол гидсийн чи гоё ингээд гоё юу байгаад үсгээд байгаа байхгүй юу? Өнгөр тогтоон гэдэг чинь яг үндэ будаа каш өнгөр тогтоохгүй. Тэд нар чинь зүгээр шууд доошоо ингээл урсгаал дараа нь ирээдүйд парин ч тэр одоо нөгөө нэг эмзэг болчихдээ шүү дээ. Глютен эмзэг тийм болгоно. Бас ирээдүйд тийм холоос ихдэг болох байхгүй юу? Яг л тийм одоо чихэрлэг ч юм уу те. Тэнгүүт яг тэр одоо тослог мах уурга өгчөнгүүд бүр ингээ баас нь хүртэл ингээ гоё гарч эхэлдэг. Тэгээ хүүхд хүртэл өөрөө айгу ад жаргалтай. Тэгээ одоо нөгөө хүүхдүүд бас юм экзема, арсны өвчин асуудал үүссэн шүү дээ. Тэр чинь бол хүмүүс болонгоо шууд ингээл аим хүчтэй тосмос ингээл гормон тосроход эмчнэр өвчдөг. Яг үндэ тэрийг бид нар эхлээд юу явах хэрэгтэй юм бэлээ? Өгж байгаа хоолтоос харах хэрэгтэй юм бэлээ. Тэгэл учиргүй махгүй дан обвиас дан жимс өгөөд гэж болохгүй. Би бол хүүхдээ одоо жимс мэдээж идэх ёстой сайн гэж байгаа. Гэхдээ би шууд ингээд хоолны ардаас нанд өгдөг байхгүй юу? Яг зүгээр ингээд снэк болгож ерөөсө жимс өгөхгүй байгаа. Тэгэхгүй болохоор яг тэр чинь шууд сахар уусаа жимс ч гэсэн сахартай. Тэнгүү шууд сахарын хэмжээ нь огцом өсөд дараа нэг унахтаа нөгөө хөлтөн жоохон уйлгахын ч юм уу жоохон сэтгэл зүйн ингээд савлаад идэх тийм. Тэг хоолтон тал дээр бол одоо нөгөө хоолнд орсон болохоор нэлээд л үдэж гин. Тэгээд бас нөгөө нэг хүүхдийг хоол нөгөө нэг аяган ингээд хийж өгчөөл бантаа хийж өгвөл бүгдийг нөхөх гээд идэв шүү дээ. Хүүхд нийтэхгүй гэж яхад уц үзүүлээд эсвэл ингээд саадуулж хагаад онгоц болгож ч юм уу те. Тэдэрийг бас ер нь бол буруу л гэдэг юм билэ. Тэр бол угаасаа хоолндоо өөрөө төвлөрөх ёстой. Хоолтойгоо өөрөө тэр хүүхэд айгүй тийм эрүүл харилцаа үүсгэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Угаасаа нэг нас хүртэл бол
хүүхдийн шинэ жилийн 80-90% нь сүүгээр явж байгаа. Тэнгүү 6 сар хөрөнгөд шууд бараг 50% нь бараг ингээ хоол олгочих гээд ч юм уу. Сүүг нь бараг багсгахтай хоолын ихсгээд байдаг. Тэгэл хүчээр ингээл амруу хингүүд нөгөө хүүхд нь хоолнд дургу болчдөг. Тэгэл яадаг өнгөө төө за мама үз. Ахад заавал утас юм зурагт үзүүлж хоол иддэг болчдөг ч юм уу. Тэгэд буруу дадал зуршлын ингээ жохоос нөхчөж байгаа байхгүй юу. Манайд одоо ер нь бол мөөмө сайн иддэг. Хоолн дээр бол яг айгүйх орж гарна. Заримдаа бүр ингээд амдаа хийгээл гаргаал. Тэгээд би болонгууд ингээд хоол дандаа өөрт нь ингээд урд нь тавьж байгаа байхгүй. Одоо ногоог жишээлбэл шууд ингээд блендертэд маш хийж өгөхгүй. Яг ногоог жоохон зөөлрүүлээд буслахсан, жигэнцэн өөрийн ногоог нь хараад өөрөөр нь бариулаад за ийм байд юм байна гэж одоо өөрийнх нь амтны сандрын сайжруулад өөрийнх нь бас мэдэрч байгааг нь сайжруулад нүдийн ч гэсэн ийм байд юм ингээд танилцуулах яг тийм үйл явдал юу явагдаад байгаа. Тийм байна. Урд нь нөгөө тавьж хоолыг нөхөх чинь нөгөө ядчил хүүхдийн нөгөө нэг жижиг булчингуудыг хөгжүүлээд зогсгоод баруун зүүн тархийг ингээд хөгжүүлдэг гэдэг жааш тий. Тэгээд тэр бас нухаш чинь бас юм дэмэл гэдэг байгаа юм л да. Бас л нөгөө гидсэн бас ягаад нэг дэмэгэнгүүд хүүхд угаасаа энэ одоо эрүүл мөрөнд хөгжиж байгаа шүү дээ. Энийг ингээд жажилж хөдөлгөж ингэж угаасаа ингээд ирээдүйд гоё нүүрний хэлбэртэй тийм хөлт болно. Тэнгүүд тэтэрхээ нухшаагаад өгөөд ангууд дараа нь шүүд амн тали ургадаг ч юм уу тийм бас болд юм лээ. Хүүхд угаасаа айгу инстинкттэй ах. Бид нар ингээд хүүхдийг гахч санаас аваад идэг. Би шууд 6 сар хөрөнгүүд шууд том юм бариулаад яг хараал ээждэг. Тэгээ угаасаа гах юм бол яах вэ гэдгийг ингээд мэддэг. Хөгжим бол угаасаа идэж байхдаа өгдөг дээ. Гээл ингээл гаргадаг юм аа тэгэл юу болж гаргах гэж хэлээ шүү дээ. Тэгээ айгүй ухаантай байхгүй. Эсвэл нөгөө нэг залж чадахгүй том байх угаасаа шууд ингээ хэлээр гаргацдаг. Тэгээд л тиймэрхүү баг багаар танилцуулаад өгөөдсөн. Одоо бол тэгэл махыг бол тэгэл зулгаагаал идэл, ногоо идэл. Тэгэл идэхгүй би бол тэгээд нэг хүчлэхгүй. Гэтэ мэдээж идэж яхад хажуугаар нь амруу ингэж худж ихгүй ингээ урд нь барьчингууд өөрөө ингээ амаараа ингээл идэн. Тэгээд ингээ шүл мүлийн олонгууд бас ингээл аян мангад нэгээл уулгаал. Тэс идэхгүй гэлдэх юм бол би одоо шууд зогсдог байхгүй. Яагаад гэвэл идэхгүй гэж яхад нь ингээл өгчих юм бол нөгөө хүчин стресстэй л за хоол гэдэг зүйлийг чинь би өөрөө контролж чадахгүй шүү дээ. Амруугаа орж байгаа зүйлээ би контролд чадахгүй байгаа юм биш гэдг нь л хоолнд ирээдүйд айгу тийм дургу хоол голдог тийм хөлт болгодог юм билээ. Одоо энэ дээр бас яг ээжүүдийн хамгийн их санаа зовдөг одоо хүүхдээ өлсөхгүй л гэд ингээ хайгаад идэг чинь ингээл мемэ одоо идээл энэ. Гэхдээ одоо 6 сар хүрдсэн штэ. Одоо яагаад юм идэггүй байгаа юм бэ гэлтэй. Тэгээд ингээд тэр тал дээр ер нь ингээд стресстэй ч байна. Одоо ингээд намайг харж байхад ээжүүд бол ингээд турцсан юм уу ингээл жижигэрсэн юм уу яах вэ юм идэггүй байна гэл. Харин тэр бас гадны хүмүүсээс ээж нарт айгу ингээд айгу муухай хэлдэг л дээ. Ээж нар ямар ч ээж угаасаа хүүхдээ өсгөхийг үсэхгүй шүү дээ. Тийм үстэй. Ээж угаасаа өөрийнхөө зүн сонгод дагаад юмаа мэдчихэж байгаа. Хүүхд угаасаа хөдөлгөөнд орно өсөж гин угаасаа турна тий. Тэнгүүд ээжийн сэтгэл зүйрөө бас хүмүүс тийг дайрж байгаа нь бол надад айгу тоохгүй санагддаг. Надад ч гэсэн тийм юмнууд ирэнгүүтэйгэл өөртөө нэг сүртэй хүлээж авахгүйгээр за би өөрөө хүүхдээ өөрөө мэдчихэж байгаа. Ямар ч зөв хэмээн өгнө. Огт өгөхгүй байгаа биш. Заримдаа би өгнө тэр хүүхд идэхгүй л идэхгүй. Тэр хүүхд ч өөрөө айгүй ухаантай шүү дээ. Өөрөө бие мэдэрч байгаа. Бид нар би өөрсдийнхөө биеийг мэдэрдэгс илүү хүүхд өөрсдийнхөө биеийг маш мэдэрч байгаа. Тэр чинь өөртөө цэвэр ухамсар өөрсдийнхөө биетэй амар ингээ мэдрэг байгаа. Үнэхээр хэрэгтэй зүйл угаасаа идэнэ. Хэрэггүй сүүнээс хангалттай авсан байгаа бол идмээргүй бол идэхгүй л л да тий. Хүүхд рүү тэгж хүчилж болоосоо тэгж хийж болохгүй л надад санагдаад байгаа. Тэгээ угаасаа яванда ой гараад эхлэнгүүт хүүхдээ угаасаа жирүүн айгуу ихсчдэг. Тэгээд зарим хүүхд бас ингээд угаасаа байглаасаа хийддэг хүүхд байна. Зарим хүүхд нь бага иддэг хүүхд байна. Тэглээгээд бага иддэг хүүхд нь илүү шин тэжээлийн дутагдлалд ороод байгаа юм байхгүй. Яагаад гэвэл тэр хүний хүүхдийн биеийн энергид нь угаасаа л тийм л хэрэгтэй байгаа байхгүй. Подкастын ерөнхийдийн тэтгэгчээр Перлонда тайг эрдэсжүүлсэн ус бидэнтэй хамтран ажиллаж байна. Энэхүү усыг байгалаар нь хэрэглэгчдийн гарт хүргдгээрээ онцлог бөгөөд Water Expo 2025-д дэлхийн өндөр зэрэглэлийн 65 улснаас амтаараа мөнгө медаль, 2026 онд Бүгд найрамдах Солонгос улсын Киса нийгэмлэгийн 10 дахь удаагийн амтлагааны уралдаанд стил усны төрөлд алтан медаль, мөн спарклинг усны төрөлд мөнгөн медаль тус хүртжээ. Тайгийн усыг амталж ууй. Перлонда тайг эрдэсжүүлсэн ус. Одоо хэрээгийн үед одоо ингээл 10 сарын энэ хугацаа нэг юм аялал шиг байгаад байгаа юм шиг надад санагдлаа. Ингээл нэг ойгоор ороод ойгоос гараад нэг ингээл төвд очиол ингээл яваад байгаа юм шиг санагдаад.
Тэгээд аял гэдэг нь яг нөгөө нэг ингээд аялаад явсан. Сараар нь ингээд нөгөө хүүхдээ өсгөж байгаа үл одоо ингээд 1 сар хүрэхэд ээж нэг юм сурдаг тийм эндээс хүүхэд 2 сар хүрэхэд хүүхэд шинэм сураад ээж дахиад эндээс нэг юм сурдаг тийм ингээд сар саврын ингээд левел нь ингээд ахих тусам ингээд өөрийнхоогоо бас ахиулаа яваад байгаа юм шиг. Яг тийм шүү. Би бас айгу сүлд бас нэг юм гоё юм олж мэдсэн. Өөрийгөө би анзаарч байгаа гэсэн чинь угаасаа одоо хүүхэд чинь сэтгэл зүгээ өөрөө одоо өөрийнхөө мэдрэлийн систем сэтгэл зүг өөрөө докторлуулж чадахгүй ямар бидний ээжээс ааваас хажууд байгаа хүнээсээ зээлж авдаг. Тэнгүүд заримдаа ингээл хүүхд уйлгнаад байна, хүүхд ингээд жоохон өвдөөд байна гэдэгтэй штэ. Тэгсэн чинь тэр яг ээжийн сэтгэл зүйтэй айгу хамаатай юм байна. Ээж жоохон стресстэй л өөрийнхөө мэдрэлийн систем нь жоохон ингээд стресстэй ингээд burn out болсон ч юм уу те өөрөө тайван биш эсвэл өөрөөгөө жоохон голоод ч юм уу өөрөө сэтгэл зүйн асуудалтай байнгут хүүхд чинь тэрийг шууд ингээд хүлээг авчдаг. Би энэ хүлээж ангуудаа тэг нөгөө хүүхэд нь өвддөг ч юм уу тийм болоод идэг юм билэ. Тэгвэл би яг жоохон ингээд анзаарангууд өөрөө жоохон ингээд сэтгэл зүгээ жоохон унцсан тийм ангууд яг ингээд хүүхэд орой унтчихангууд яг ойлгож байгаа байхгүй. Тэнгүүдээ өөрөө жоохон ингээд бясалгал хийгээд жоохон тайвшраад ингээд өөрийнхөө биеийг ингээд ороод тэгэнгүүт хүүхэд илүү тайван унтаад. Тэгэхээр одоо л надад бол нөхөртөө бүр гомдчихсэн ч нэг бодлын жоохон хэцүү ингээд гомдчихсэн ч гэсэн гомдлоо жоохон гарахгүй заах нь зайлгаж байгаа байхгүй юу. Яа тэгвэл за би хүүхдийнхаа нэгт би ирүүлээд ингээд уурлаад хэрүүл хийж болох байсан ч гэсэн за миний өдийг хамаагүй те. Би хүүхдээ хажууд өөрийнхөө энэ мэдрэлийн системийг тайван байлгах хэрэгтэй. Яг л хүүхд маань намайг л даах учраас яаж исэн ч ягаад өөрийгөө тайван байлгая гэл. Тэгээд ер нь бол нөхөртөө ч гэсэн өмнө бол би оройгоор ингээд юм болгон дээр ингээд маргалцчих. Намайг тэгсэнгүй ингэсэнгүй ямаа гисэнгүй бүх юм дээр ингээд комплейн хэлээд идэг гэсэн. Одоо болонгоо тэгэл за хүүхдийн хажууд юм чинь хүүхдээ ингэж юм мэдрэлээ яах вэ? Яг тэгвэл миний энэ хийж байгаа үйлдэлээр л энэ хүн чинь хүн болох юм чинь гэж бодоод айгүй өөрийнхөө хийж байгаа үйлдэл бодож байгаа бодол бүх юм дээр л айгүй анзаарахтай л болоод байгаа. Гэхдээ бас үнэн ээжийн сэтгэл зүйг дагдаг гэж бүр яг ингээд цааяана өвдчихвээ гэж бодоход яг л өвддөг. Яг. Тийм. Тэгээ сая та хоёр маань ингээ Монголд ирээд 2 удаа ханаа төрсөн гэдэг чинь. Тий одоо ирээд яг сар л болж байна шүү. Тэгэнгүүт ирээд шууд техник өдөр ханаа төрөөл тэгэл байж жаал гайгүй болсон ч ахаад шинэ вирус эмнэлэг очиж үзүүлсэн ч ахаад шинэ вирус эмнэлгээс авчиж байгаа байхгүй. Яг тэгдэг. Одоо энэ дээр юу гэж асуух гээд байна вэ гэхэлэр ээжүүдийн хүүхдээ өсгөж явах үйл явцын хамгийн хэцүү нь хүүхэд өгдөх гэж би олоо уншилж байгаа юм. Тийм шүү яг. Тэр үед одоо сэтгэл зүйн хувьд яасан ямар байсан? Би тэгэл энийг мэдчихсэн болохоор за хүүхд угаасаа өвдөн энэ чинь нэг тийм амьдралын төгсгөл болоогүй нэ угаасаа өвдөн тэгтээ энэ төр зурах штэ энийг угаасаа өвдөж ингэж энтэйгээ дасан зогчиж илүү бие нь хөгжин амьдрал дээр ч гэсэн хүүхд маань би хүүхдээ бас хизээч ингэж миний хизээч зоохгүй жаргаж амьдраасаа гэж бодохгүй байхгүй хүн чинь угаасаа ямар нэгэн байдлаар муу талын өвдөж зовж ийж те жоон тийм идэж амьдрал нь дараа чинь одоо сайнаа мэдэрдэг ч юм уу те зүгээр л зөв тал руугаа ямар ч байсан ерөнхийдөө л 90 сар байж байгаа бол болцоо л гэсэн юм бодлоод тэгэл өвдөж өвдөхтэй зүгээр гээд тэг өөрөө бас нөгөө нэг угаасаа хөлж байгаа учраас би өөрөө бас тавар өвдсөн байхгүй нэ түрээд тэнгүүд би ханаа төрчихөж байгаа юм чи миний би нөгөө эсрэг биетэй үйлдвэрлээд өөрөө бүр амар сайн ямар ч юмнээс илүү юм үйлдвэрлээд эхэлсэн. Тэгэл хүүгийнхээ амраа зүгээр байнгын мөмөж ихэл идүүлээл тэгээд ер нь ямар нэгэн тийм хүчтэй антибиотик дээр тариа хийлэхгүйгээр хүүхдээ идгээсэн. Тэгээд тэр үед бас амар би одоо сүүнээс юм гаргаж байгаа юм чинь ингээд өөрийнхөө биен дээрээс бясалгал дээр хийгээд бүр яг тэрнийхэн төлөө ин жижиг юм амьд биетүүд ингээд гарч ийн ингээд орж ийн тэмүүтээ миний хүүхдийн бие илүү оронгуудаа тэр миний хүүхдийн биеийн тархлаанатай нийлээд идэр улам хүч хэрэгчээд тэгээд нөгөө вирусуудын бүгдийг ингээд зохиж цэргүүд болж алж ийн ингээд тэгэд төсөөлж хөвгүүлж мөөгүүлээ. Тэгээд яг тэр мэдрэмж нь надад яг ажиллаа юм санагдсан. Угаасаа хүний бодол чинь хүүхдээ амар нөлөөлнө шүү дээ. Тэгэл тийм нийтдээ бясалгал тиймэрхүү төсөөлөл юм хийгээл тэгэхээр тэр нь яг үнд ажилдаг. Гэхдээ ямар мундаг юм бэ? Тэгэж нэр гэхдээ дийлэхтэй чаддаггүй шүү дээ. Би одоо ингээл ярилцаа сууж байхад ингээл өөр дээрээ л боддоо шүү дээ. Ингээл өөр энэ ажлын өөр хүн дээр бодохгүй нь ойлгомжтой. Тэгээ ингээ өөр дээр ингээ бодонгууд л би тэгж чаддаггүй байсан. Одоо ингээл л одоо надад ямар ч тийм за өвдчлээ ингээ эмнэлэг дээр ингээл очиод үзэнгүүл чи хөхөө сайн хөхүүлээрэ гэл ингээл эмчнэр чинь хэлж байгаа хөө. Тэнгүүл миний ингээ хөхөнд ямар аим те нөгөө шидтэй юм байгаад байгаа юм бэ? Тэрийг л тэрхүү үедээ ухаж ойлгоол те.
тэгчмээр л байсан байгаа байхгүй. Тэрийг эмчийн тайлбарж өгөхгүй зүгээр л хөхүүлээ л хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй. Шингийн юм сав одоо ингээд бид нар чинь ингэж ханаа том хүмүүс бол ингээ ханаа том үрхээр шингийн юм сав уучингууд л ингээ бас ингээ цусны эргэлт сайжраад те одоо юм вирус одоо юу байдгийг тэр илүү нөгөө нэг цусны эргэлтэнд сайжраад тархлаа ингээ өндөр болоод ирэхээр чинь ингээд тэр нь дарангуулагдаад ингээд зүгээр болчих чинь. Тэгвэл хүүхэд яах юм ингээд том хүн шиг суугаад ээж чадахгүй штэ. Тэнгүүд миний ойлгосон зүйл нь хөхөө сайн хөх сүү шингэн зүйл учраас сайн хөхөх нь л зөв юм байна гэж ойлгосноос биш яг хэрвээ ингээд за энэ миний хөхний зөв маш их хүчтэй ингээд миний хүүхдийг эдгэн гэдэг дээр ингээд фокуслах хэрэгтэй юм байна. Эргээ ингээд бодоход. Тэгээд фокуслах гэж угаасаа би чи ухаантай аль хэзээ л тэрийг хийцэн байгаа тий. Зүгээр өөрийнхөө сэтгэл зүйдээ ч юм уу нөгөөдхөөс бүүсэлж илүү лаг болгож бодоод яг тийм л юм хийсэн. Тэгээд хөхний сүү чинь бас л ёо үнэхээр гайхалтай шүү дээ тий. Бүр би бол одоо өөрийнхөө бүр ингээд алтартай мөм маань юм сүү гаргаж байгаад бол үнэхээр миний хүүхдийг л хоол болох гэж тэгсэн байна гэдэг. Тэгээ бүр амар өөрөө сүү сайтай байгаадаас айгу баярлж байгаа. Тэгээ сүүгээ бас сайн байлгахын тулд энэ чинь бас зүгээр шууд сайн бас биш болохгүй шүү дээ. Анханасаа би яг төрөөл юу яажсэн байхгүй юу? Сүүгээ бүр маш их сааж исэн. Дандаа саагаал гарахгүйсэн ч сааж явах хэрэгтэй мөлий. Тэгээд сайн унтаж амрах хэрэгтэй. Тэгээд усыг бас бүр өхөр шиг уух хэрэгтэй. Тэгэл хажуугаар яг нөгөө сайн тостой, сайн уургалаг хүнсээ идэл. Тэгэл ангуу сүү маань бүр амар гараал. Тэгээ одоо хөлдөөгч дүүрэн сүү. Тэгээд нөгөө хөлдөөгч дүүрэн сүү одоо нөгөө гадагшаа явцаа ашиглаагүй байсан. Нөгөөтгөө тэгээ одоо сайхан усандаа оруулаад, байн дотор оруулаад хүүхдээ сувраа шатаа ангуу тэгэл өөрөө бас нөгөө хөлдөө сүүгээ нүүр мүрээ арчаал. Өнтө бүхэл юмд ашиглаж байдаг. Сүү сайтай байх чинь нэг төрлийн буяндаа ороод байгаа шүү дээ. Харин би бол үнэхээр тэрэндээ талархаж байгаас. За ингээл эргээд сүү сайтай хүмүүсийн нэг зовлон байна. Нэг буглаж гад байдаг шүү дээ. Юу гэл ингээл хатураал чинрээл буглаал гордцсон нь ч мэддэгдэггүй яатсан ч мэдгүй ингээл хатураал. Тэгжсэн үү? Тэг анх зөндөө тэгчихсэн шүү дээ. Тийм нөгөө жоохон саахгүй болохоор л яг тэгээдсэн. Тэг одоо нэг хүүхд том болсон болохоор сайн иддэг болсон ч юм тийм бол үсгээ болцсон. Тэгэл яг ээж нар байх юм бол сүүвууд нэг гарахгүй байсан ч гэсэн зүгээр саагаал яж явах хэрэгтэй юм байна. Саагаалах юм бол би энэ өөрөө нөгөө нэг хүүхэд нь ингээд жоох идсэн байлаа саах юм бол би энэ за энэ ахаад хэрэгтэй юм биш үү? Хэр их гарах тусам би энэ өөрөө ухаантай учраас ингээд зэлэг үлдэрх хэрэгтэй юм ингээл гаргаад байна. Тэгэхгүй тэгэл жоохон хүүхдээ хөлчээ саахгүй байх юм бол за хангалттай үйлдвэрлэж байгаа нь болцсон юм ингээ гарахгүй ч юм уу. Би тэгээ одоо хүртэл хүүхэд маань 10 сар хүрсэн. Одоо хүртэл бас сасаар л байгаа. Яг тэгвэл би хүүхд болом томрон тий. Тэгэнгүүт ингээд сүүн цатахгүй байж магадгүй гэсэн учраас ингээд өөрийнхөө сүүний гарцыг багасгахгүй тул тэгэл хөхөө бол тэгэл байнгалсаад штэ. Харин хүний бие гэж нэг ухаантай гэдэг байгаа байхгүй. За усаа ингээ хоёлаа нэрээ дахиад уугаад урдаа хамснуудаа задлж тавиад. Үй. Одоо усаа сайн ууж л одоо сүүгээ сайн оруулна шүү дээ ээж нар байна гэдэг. Яг үнэ. Тэгээ манай подкаст ерөнхий ивент тэтгэгчээр Pearland Tag гэдээ бас хамтарч ажиллаж байгаа. Тэгэд энэ усны би бас нэг онцлогийг энэ подкастынхаа дундаар гэс тайлбар хийхэд боловсруулсан ус, эрдэсчүүлсэн ус гэх хоёул ялгаатай байдаг юм байна л да. Боловсруулсан ус маань маш олон ингэ шүүлтүүрийг дамжаад боловсруулагдаад гараад ирэхээр бүр эрдэсгүй болоо. Заримдаа ингэ хиймэл эрдэс ингэж орлуулж ингэж хийдэг юм байд юм байна. Тэгэнгүүт энэ Pearland Tag маань болохоор яг л нөгөө байгалаараа ингээ урсж ийсэн одоо тэр эрдэссэн усыг яг хэрэглэгч бидний гарт ингээ шууд олгодог, шууд ингээ худалдаалагддгаараа илүү давуу талтай юм. Харин тийм байгалийн ус гэдэг чинь өөрөө амьтаа ус байгаа байхгүй юу? Яг үнэ. Боловсруулж хараа тэр ам гэдэг амьд зүйл нь бүр ингээ бүр юуч байхгүй болчдөг юм байлаа шүү дээ. Энэ бол надад таалагдчих. Нэг бол ууж юмар ус миний ч адилхан нэртэй юм байна. Тийм бэ. За витаминтийнхаа. За одоо цаашаа яриагаа үргэлжлүүлэхэд одоо мэдээж ингээд эхрээгийн одоо хууцыг ингээд дагаад байж хахад яг ингээд ээж болсон үйл явц процессуудаа ингээд тайлбарлаж явж байгаа надад бол маш их таалагдсан байхгүй. Ингээд би хичнээн одоо ингээд ээж болоод 7 жил болцсон ч гэсэн яг ээжүүдийн төрөхийн үйл явцыг ингээд сонсоход надад яг л миний төрсөн үйл явц өчигдөр болсон юм шиг шинхэн. Тэгээ ингээд ээжүүдийг сонсохоор яг хайрлах, өрөвдөх юм сэтгэл эргээс сэдрээд нөлөөс бүр ингээд амар ойрхон болчдөг байхгүй. Тэгэхээр яг энэ ээжүүдэд хуваалцж байгаа шигэ цаашдаа ч гэсэн ээжүүдтэй одоо мэдсэн сурснаа ингээд хуваалцаарай. Тэгээд яг хүүхдийн сэдвийг одоо хоёлаа яг ингээд хаая. За дараагийнх нь юу вэ гэхлээр би энийг бас ярилцмаар санагдаа. Тэр юу вэ гэхээр
мэдээж залуу гэр бүл, залуу хосууд тэгээ хамгийн нэг зүйл нь хүүхэд төрсний дараа л амьдрал эхэлдэг гэж маш олон хүмүүс ярьдаг. Тойр удаастаа жаргалтай байна. Одоо тэгтээ болоогүй дээ. Хүүхэд төрөхөр жинхэнэ гэл тэгдэг те. Маш их сонссон шүү тийм. Тийм ингээл нөхрий чи аашцсан танигдэн чи өөрийнхөө ч мдээгүй аашцанг хүүхэдтэй болсныхаа дараа мэдрэмж гэдэг юм уу те. Тэгэхээр тойрын хосын харилцаан дээр, гэр бүлийн харилцаан дээр хамгийн баримталдаг одоо ингээд үзэж байгаа залуу гэр бүлүүдэд ч юм уу те ингээд хэлэхэд за нэг юм байдээ шүү. Би бол ингэж бодож байгааг зөвлөх тийм зөвлөгөө. Хүмүүс яг ингэжээс ахгүй эд хэрүүлчээс та хүүхд гарахаар л эхэлдэгтэй гэдэг тэгжсэн. Хүүхдээс олж айгүй хэрэлдэг мэрэлдэг гэд. Тэгээ би бас ингээ айгаал тэгтийн болоо яадын болоо гэж байжсэн. Тэгтээ хайр битүүрийн бол харилцаа бүр яг хүүхд гарсны дараа битүүрийн хайр илүү бүр батал бүр ингээ томорсон. Бүр л яг вау. Өмнө нь бол зүгээр ингээ найз залуу найз охин хардаг байсан бол тий. Одоо бүр яг эн чинь миний хүүхдийн ээж шүү дээ, миний хүүхдийн аав шүү дээ. Миний ингээд үлзэн амьдралаа суг өнгөрүүл хүн шүү дээ гэж харж эхэлсэн. Тэгээд ингээд мэдээж л ингээд уралмар ч юм уу тийм зүйл гарна шүү дээ тий. Тэгээ эхний ээлж нь бас хоёулаа амар ядарч байгаа. Манай нөхөр ингээд шүн нойргүй хондог тий. Тэгээ би өглөөр сэрж байгаа. Хаяа тэгэл тэр хүн орой унтсан өдөрчдөө унтж байгаа нь харангуй дургу үрж байгаа байхгүй. Би өглөө сэрчээд тах чинь бас босчихгүй байх таа гэж бодвол тий. Би 6 цаг унтчих чинь 8 цаг унтлаа ч юм уу тиймэрхүү бодож бодоод. Тэгэл яг тухайн үед ингээд хэлчмээр санагддаг зөвч за тус чи зүгээр яг амаас хамиг сурах хэрэгтэй байна гэж өрөө бодсон байхгүй. Эмэгтэй хүн бас хитрхи бас бүх зүйлээ илэрхийлээд заавал бүх зүйлөдлөө бас илэрхийлээд байх дэмий юм шиг санагдсан. Зарим зүйлийг бидний илэрхийлээгүй байхад яг үндэ эрэгтэй хүмүүс нь өөртөө ойлгоцсон байдаг байгаа байхгүй. Тэгэхгүй бид нар болохоор заавал үгээр хэлжиж ойлгох юм байна. Эдгээр хэлэхгүй бол ингээ ойлгохгүй мэн гэж бодоод байдаг юм. Тэгэл хаяа ингээл ууралчмаар хэлдэг, хэлмээр санагддаг байсан ч гэсэн ингээл яг за гэл яг тийм чимээгүй байж сурсан нь бол ер нь яг тийм хэрүүл мэрүүл үүсэхгүй байх ч юм уу тийм шалтгааныг бас үүсэхгүй байгаа гол зүйл юм санагдаж байгаа. Тэрийг би ихтэй нөхрөөс сурсан байхгүй. Манай нөхөр өөрөө бас ингээд ер нь дуугадлын хүн. Тийм хэрүүл мэрүүл тийм бас дургу. Тэгээд би бас мэдээж байнгын бас ингээд яг өөр хүмүүстэр байхгүй гэж магадгүй шүү дээ. Гэтэ тэр хүн яг миний байгаагаар нь хүлэн зөвшөөрөд намайг хайрладаг. Би ингээд хаяа уусаа гэрээ цэвэрлэхгүй замбрааг орхисон байж дээ. Хэзээч хөөе гэр орчин замбрааг биш цэвэрлээч гэж хэлдэггүй. Ингээл аятаг өмнөх оройны аятаг овоорцсон байх юм бол зүг чимээгүй очил маань нөхөр угаачдаг ч юм уу те. Тэгээд яг юм ярихгүйгээр хоорондоо ингээд баланслаад явдаг ч юм уу. Ингээд заавал за чи энийгээ хийцэн чи би энийгээ шийчий заяа гэж ярих шаардлага биш. За өчтөр чин нэрээ миний аятаг угаацсан те. За би дүүлний хүүхдийнхээ хувцыг угаачи та. Гэтэ би яг нэг 2 мөлий хийчлээ те. Тэгээ заавал тэрийг нэг би илүү хийчлээ биш. За харж илээ. Нөгөө хүн чинь суусаа мэдрэмжтэй шүү дээ. Тэгэл за харжи гээл тэгээд янгууд ингээд айгүй ингээд балансаа болвол нэгэндээ хэлэхгүйгээр ингээд балансаа болвол юу яваад байгаа. Тэгээд одоо бол ми бас жоохон гормоны өөрчлөлт ороод амайг 10 сар өрсөн чи айгүй миний бас сэтгэл зүй айгүй эмзэг дээр төрсний дараа айгүй юу байсаахгүй айгүй тийм хүчтэй болцсон. Амар юм даваа гарцсан юм чи хүүхд минь гээд тэг хүүхд нь одоо жоохон гараас гараад эхэлсэн чи жоохон би өөрийнхөө сэтгэл зүйд яагаад жоохон намайг тоохгүй байна. Намайг ингэхгүй байна. Намайг тийхгүй байна. Жоохон завтай алдсан чинь тэгсэн юм шиг байгаа. Тэгээ би жоохон тийм бас гаргаал илэрхийлж байгаа. Тэгтээ бол тэрийг бас зөвлөж гэж бодож байгаа яг шууд бүх юм дээрээ бас тийхгүй шүү дээ. За нэг удаа тэр хүн яг намайг хайрлаж байгаа гэр бүлийн хөдлөө аавынхаа үргийг хийгээ явж байгаа. Тэр хүн ингээд эрэгтэй өмч нь ерөнхийдөө хайрлаад байдаг шүү дээ. За би гэр бүлийн хөдлөө ажил төрлөө ээж нь мөнгө төргөө олж ийн те. Хажууд нь ингээд байж ингээд хангалттай гэж бодоод ингээд уус хангалттай байгаа. Гэхдээ эмэгтэй хүн ч угаасаа нөө жижигхэн зүйлүүдээс бас хайр нь илүү цэцгэлдэг учраас одоо баг зэргийн одоо намайг магтдаг үг нь багасчих ч юм уу те. Намайг хөөрхөн маань гоё юм гэдгийг үг нь багасчих ч юм уу. Тэр мэрүүгээ багасчингууд нь би бас гомдлдог байхгүй. Тий надад ийм үг хэрэгтэй байна. Надад ийм үг хэлжиж би илүү өөрөө ингээд гоё мэдэрдэг. Надад чи надад хайртай гэдгийг мэдж байгаа. Гэхдээ надад ийм үг хийж би илүү өөрөө ингээд өөрөөрөө ууслмаар юм ч юм уу яг тийм байдлаар л харьцдаг да. Одоо нөгөө нэг хайрын хэл гээл хүмүүс яриад байгаа шүү дээ. Тэрний нөгөө хайрын хэл нь сонсох ч юм уу тий. Заримийнх нь хүрэлцэх байдаг ч юм уу тий. Тийм юмаа бас бидэд авчхад айгүй зүгээр юм шиг санагдсан. Тэгтээ бас хоёр хүний хайрын хэл чинь бас өөр онготыг зэрэгцэн гэж бол байхгүй. Би стас ингэж бас бодож исэн буруу юм шиг лээ. Бас яг ингээд яг л хайр бүр яг төгс ямар ч асуудалгүй бас байх боломжтой гэх тэрэндээ улаарад тэгвэл жоохон жижиг асуудал харангуут болохгүй болчих юм бах та. Яагаад гэх тэрэндээ бүр хитрхи төгс байлгах гээд өөрөө нөгөө эргэтэй нэрт орж контролдох гээд. Тэгээд одоо бол яг тийм мэдээж муудалцах үе тийм үйл ойлголт зүг гарсан ч гэсэн тэр момент бол айгүй
асаахгүйгээр бүр амар гал асаахгүйгээр тий. Одоо бид хоёр хосын харилцаан дээр гэр бүл болсон харилцаан дээр ямар нэгэн байдлаар муудалцахад бол ерөөсөө миний одоо даваа тал ч миний эго ч юм уу тэр хүний эго ерөөсөө хамаатай биш болчихж байгаа байхгүй юу? Бид хоёр болчиход байгаа байхгүй тий. Бид хоёр гээд ингээд тусдаа ингээд дахиад гуравдагч бие үүсчихэд байгаа байхгүй юу? Тэрнийхээ төлөө яг харьцах хэрэгтэй юм гэж бодсон. Би ингээд жишээлбэл өмнө уучлалгүйдгүй байсан бол одоо зүгээр би тэр гуравдагч бид хоёр гэсэн тэр нэг хүний төлөө уучлалгүймааргүй байсан ч гэсэн за би уучлаарай гуйлаа гэд юу унах юм тий. Зүгээр уучлаарай гэл тэр гуравд хүнээ би хамгаалаа үлдчихэл та тэр хүнээ хайрлж ил та гэж бодоол тэгэл эмхтөний тэр одоо 30 гэсэн юм а тэгэл хойшин тавиал за хараа уучлаарай би сая өөрөө сэтгэл зүйн маань жоох ингээд чамар ихтерхий бас түргэн ажилласан байна. Гэхдээ гэж байгаа орж ирээ тий. Гэхдээ би чамаас жоох гонцсон шүү гэдээ ардаас нүс. Тэгэртээ юм чи уус яг нэг уурлаж загнаж ингээд чи тэгсэнгүү ингэсэнгүү ингээгүй гэж хэлэх нь эрэгтэй хүнийг айгу хэцүү болгодог юм шиг юу санагдаад байгаа. Аль болох тэгээ нөгөө нэг Монголын хатан ухаан гэж заах юм биш үү? Тэрүүгээр л хөөрөх нөрлөлтэй. Чи яанаа тоохгүй байгаа юм бэ биш үү? Чиний хайр намайг ч гой цэцгэлүүлдэг ч юм уу? Яг тийм нарай нэг өгний сонголтоо зөв хийх ёстой юм бэлээ. Тэр дэдээ бас хэцүү юм бэлээ. Хэцүү тий. Яг цагаатлан го тэгээд яр гэж гэдэг юм байна. Үнэн. Одоо ингэж гэр бүлийн амьдрал хүүхэд дээр тогтохороо зөвхөн ингээ хүүхд рүүгээ фокуслаад хүүхд дээрээ тогтцохороо одоо ингээд эцэг их хоёр талаас те ингээд би нэгээ гэхгүй зөвхөн хүүхд рүү ингээд байгаа учраас тэр харилцаа ингээд нэг удаан явдаг гэнэ. Тэгэд нөгөө ихэнх хүмүүс хүүхд төрсний дараа жинхэнэ амьдрал эхэлдэг, салалт үүсдэг гэх тэгээд байгаа. Тэгээ манай гэр бүлийн хувьд юм бол яг ингээд хүүхд рүү байхгүй юу? Ингээ хоёлаа яг ингээ хүүхд рүүгээ бүр ингээд би бүр ингээ бүр улаарсан буух гэдэг бол би яг тийм донтцсон бүр хүүхдүүдтэй. Тэнгүүл манай нөхөр үгүй чи бит хоёр ингэж болохгүй. Хоёлаа ингээд хоёулахнаа цагийг өнгөрүүлэх хэрэгтэй байна гэл айгүй тэгдэг байсан баг. Би тэрийн зүгээр ингээл ингэ чин зөөж ихнийхээ хайж байгаа. Жохонтой шүү. Тэгсэн чи одоо ингээ бид тэр 14 жил болж ирэхэд би одоо ингээ харж байхгүй. Нэрээ хүүхэд дээр биш юм байна. Бид хоёрын өөрсдөр маань энэ амьдрал тогтох юм байна гэд ойлгож байгаа. Тэнгүүд л хоёрын хувьд яг хүүхэд рүү хэр фокуслж байна. Би биэндээ юм нөгөө хоёулахнаа байх орон зайг хэр гаргаж байна. Болзох тийм одоо үе үдээ би биэндээ гаргаж байна. Тийм тэрийг угаасаа гаргах ёстой гэж бодож байгаа. Би өөрөө бас айгүй тэгэж нөгөө нэг амар яг хүсэмжид байх дуртай байхгүй яг ингээ би ноолуулаад инкредиблээ байх дуртай. Тэгээ тэрийг өөрөө нөгөө байнга ингээ шаардаад байдаг болохоор нөхөр маань бол тэрийг бас сайн хийдэг. Тэгээд би бас нөхөртөйгээ ярьдаг байхгүй юу. Хүүхэд бол ингээд төрж байгаа, хоёул өсөж байгаа, том болоод тусдаа гараа дахиад гэр бүл зөхөө явна. Гэтэ эцэг дүндээ хоёлаа л гэр бүл болоод үлдчихэж байгаа шүү дээ. Өвгөн юм болонгууд хоёлаа л гэртэй байна. Энэ хүүхд чинь гэрээсээ явна. Хоёлаа зүгээр энэ хүн яг ингээд бид төр амьдралыг гийгэн болгож байгаа тийм. Гэтэ бид төр амьдралыг утга учир чинь бас биш байгаа байхгүй. Бид хоёр ч яг үндэ хос бид хоёр биеийн амьдралын утга учир байгаа байхгүй. Гэр бүл зөхөөж байгаа те. Харин бид төр өөрсдийнхөө одоо үр удмыг үлдээгээд яг тэр бас өөрсдийнхөө хамгийн сайнаар чадхаар тэр хүнийг ахаад нэг гой хүн болгож ин тэр хүн ахаад гэр бүлээ бүтээгээ яваасаа гэсэн тийм хүнийг бэлдэж байгаа тий. Одоо сургууль гэх юм уу тий баг тийм юм болохоор тэгэл аль болох бүр яг хүүхдтерээ бас бүр ингэхгүй байхыг хичээж байгаа. Гэтэ мэдээж юмд нь ингээд анхаарна. Гэтэ хэд бүр ингээ өөрийгөө хаян байж тий өөрсдийнхөө харилцааг хаян байж хүүхдтерээ фокуслох юм уу. Би бас нэг ийм зүйл анзаарсан байхгүй юу. Хосууд айгүй их хосууд хүүхд гарангууд нөхөр нь том өрөөнд унтаад тэгээд нөгөө нэг хүүхэд нь ээжтэйгээ орон дээр ингээд тухтай гэдэг үүднээс ингээд унтаад байдаг харагдсан. Тэр надад айгүй буруу санагдаж байгаа байхгүй юу. Яг хосын яг тэр гой нандаа харилцаа чинь шүүн яг цугтаа биеэр хүрэлцэж биеийнхаа дулааныг мэдэрчиж твэлжиж тэр цуг унтжиж илүү харилцааны илүү гой ингэж гал халуунаараа байж илүү хайрын төрдөг. Тэнгүүт зүгээр ингээд унтаал тустай унтаад эхлэнгүүт тэр чинь ингээд юу болоод эхэлж байгаа байхгүй юу. Холдох хамгийн ихний алхам болоод эхэлж байгаа. Тэгээд үнэхээр ингээ багтахгүй бол тэгэл манайх одоо шууд газар ингээд матрасаа тавьсан. Тэгээд болохгүй бол ингээ хоёр том матрас нийлүүлээд зүгээр бөөнөрөө болоо ахаад хүүхд гарах юм бол бараг ингээ хоёр том матрас нийлүүлсэн ингээл дөрүүлээ таваасаар ингээл цугтаал унтыг гэж боддог байгаа шүү дээ. Тэр бас нөгөө хүрэлцэх мэдрэмж гэдэг чинь аягүй чухал юм шиг байна. Хасын одоо гэр бүлийн хоёр хүний хувьд те. Бараг ярихаас илүү эн чинь би минийгаа мэдрээд тэрж байгаа чинь хайраа хизэн дамжуулчихж байгаа байхгүй. Заавал тэгж хэлэхгүйгээр те. Одоо бас ингэдэг гинэ. Хүүхэд
жоохон байх үед ингээд дөнгөж төрөөд ээжийн анхаарал 100% хүүхэд рүү явцдаг тий. Няра байгаа учраас тэр чинь угаасаа өссөн үсээгөө 100% анхаарлаа хандуулах болохгүй тий. Тэр үед аавд сэтгэл готролд орж эхэлдэг гинэ. Гинт ингээ хамт ингээ гоё байж исэн эхнэр нь бүр ингээд хүүхэд рүүгээ бүр 100% ингээ тэнд хүн байгаа мó гүм гэдгийг мэдэхгүй болоод хаягдаад тэгэхээр аав сэтгэл готролд ороод тэндээс ингээд нэг юм айгуу тийм хаягдсан мэдрэмжийг аваад айгуу их авдаг гинэ. Тэгэхээр чамд танаа нөхөрт ч юм уу хоёрын хувьд тийм одоо мэдрэмж төрж исэн үү? Төрүүлсэн шүү дээ. Төрсний дараа улам гал халуун болсон гэдэг. Би яхаар ингээд нөхрийгаа бүр ахиж шинээр баг дууралсан шүү дээ. Ингээд хүүхдээ тэрвэрэл хэхрүүлээл хүүхдээ ингээд яаж байгаа ингээд халамжилж байгаа тэрний харангуут бүр ингээд халах харагдал. Гой залуу юм аа. Гой залуу ингээд улам ойр очиод хараач ямар гой сайхан юм бэ? Ямар хөөрх юм бэ гэж очиод улам наалдал баг өмнөхөөсөө илүү баг хайр ер нь бол өгөж ихээсээ яг хүүхд төрсний дараа бол. Тэгвэл тэрийг мэдрээгүй л юм бэ. Хичээж гинөө одоо тэг нөхөртөөс юм дутуу юм яах вэ гэж бас их юм бодоол хэлийг нөгөө нэг төгс байхгүй гэдэг юм мөртлөөл яг л нөгөө төгс байх гэж бас хичээгээд гэдэг нөгөө Монгол ээжийн зан бас ингэ байна. Байгаа тий. Цас нь хаалдгаа гэдэг шиг тий. За тэгээд хоёулаа өнөөдөр хоёулын цаг ерөнхийдөө ингэ дуусж ийн ингээд яриад ах юм бол ихрээтэйгээ бас яриалаа маа. Бүтэн өдөржингөө яриад цуврал ярих л юм байна гэсэн. Ихрээгийн хувьд болохоор маш гоё ярьдаг. Маш гоё ярилцдаг. Тэгээ би өнөөдөр бүр маш их хүсэж хүлээж исэн үнтэйгээ үнэхээр сайхан ярилцлаа. Надад бол маш таатай байлаа. Надад бас маш таатай байлаа. Таны энерги бас амар гоё. Би бас хэлсэн шүү дээ. Нэг жоохноосоо ингэ хардаг байсан. Монгол хэлс хүүхдийн нэвтрүүлэг дээр ингэ бүр ямар гоё хөшөө хөөрхөн хичээг хардаг байсан чи одоо ингэ хоёлаа ээж болсон ингэ ярилцаа сууж гэдэг бол бас сонирхолтой л. Тэгээ хүн яг юм бэ нөгөө ан харж иснараа л төсөөлөөл тэрэндээ ингээл зүрхэндээ ч юм уу ингээд дурсамжиндаа хадгалчтай юм байна. Тэгэд анх яг л нөгөө жижигхэн ингээл хөгжмөө тоглоал ингээл юм долгионтой буржуурстай охин ингээл тайзан дээрээс тэр л миний нүдэнд амар үлдсэн байгаа байхгүй. Тэгээд ээж болцсон ингээ ярилцаад сууж ин тэгээд ярилцахтаа ээжүүдийн хувьд маш мэдлэг сайтай, маш сайн уншдаг, судалдаг, хэрэгжүүлдэг мундаг ээж байна. Баярлалаа. Тэгээд ихрээдээ бас сайхан хөөгдтэй үртэй болсонд гэр бүл зохиосонд нь бас баяр хүргээгүй шууд яриагаа эхэлсэн байна. Тэгээ бас баяр хүргэе. Тэгээ хоёлаа манай подкастын ивент тэтгэгчүүдийн бэлгийг аваад тэгээ подкастад тусгав. Ямар гоё. Хэлэг авах дуртай шүү гэдэг. За манай подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Vitavit Group-ийн Pearl in the Tag гэрдсжүүлсэн ус хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэхүү гарын бэлгэндээ одоо юу багтаасан бэ гэхээр яг одоо энэ ард харагдаж байгаа одоо бидний мэдих мөлт жуус байна. Тэгээ гоё байна, бумбардаа байна, одоо саяны ус байна. Ерөнхийдөө ингэж маш олон бүтээгдэхүүнийг хэрэглэгч бидний гарт түгээсэн одоо олон жилийн туршлагатай Vitavit Group байгаа. Тэгээ энэхүү бэлгийн бүтээгдэхүүнийхаа дээжээс явуулсан байна. Гоё. За. Уугаал сүүгээ уруулаа л ээжтэй. Тэгээ бас нэг ийм логонгийн шүүс явуулсан байна. Одоо нөгөө нэг хүүхдүүдтэй бид хидж айлуулах сахар багтай тэгэл хийжүүл одоо нөгөө гадтай ондоо хүүхдэд ууж болохгүй штэ угаасаа тий. Тэгтэл бас нэг хүүхдүүдээ чанартай аятайхан эрүүл хүнс өгчгөө л хайдаг. Нөгөө энэ лувангийн шүүс надад айгүй таалагдаад яг ингээд сахарын агуулмж бага яг лувангаараа л ингээд шүүсийг хийсэн. Тэгсэн мөртлөө хүүхдүүд уухад айгүй таатай амттай. Тэгээ Монгол луван гэдэг амтны усныг өөр идэх тий. Яг гоё. Тэгээ энийхээ яг үнэ. Энийний дээжээс явуулсан байна. Одоо хэдэн хувийн нэг зүрх мартахгүй төсөл бас явд юм байна. Би сая араас нь уншчихлаа. Би бас яг эднийхтэй хамтарч ажиллаж байсан өмнө. Vitavitтэй ер нь эдний бүтээгдэхүүнд айгүй дуртай. Үндэсний үйлдвэрлэгч, үндэсний брэнд. Үндэсний брэндэд дэмжицгээе. За дараагийнх нь энэ болохоор Солонгос Бибикук гэдэг одоо хүүхдийг нэмэгдэл хоолнд орсон цагаас нь эхлээд идүүлж болох боломжтой хайлдаг жигнэмэг, хайлдаг бичэн тэгээ хамгийн бага сахарын агуулмжтай жуус гэд маш олон орц найрлагатай бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Тэгээд эднийх яг хүүхдийн баяр болохоор хүүхдүүдэд зориулсан бэлгийн багцуудыг гаргадаг. Тэгээ нүг яг нэг 6 сар 7 одоо ер нь нэг 6-аас ой хүрээгүй хүүхдүүд чи яг юу бэлгэлэх нэг хэцүү байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр эдний Бибикукийн хүүхдийн энэ бэлгийн багцыг бас авч сонирхол айгу зүгээр шүү. Яг хүүхдүүд нь хэрэгтэй дээ. Сахарын агуулмж нь бага байдаг учраас ерөнхийдөө нэг хаях юм байхгүй гэсэн үг. Бэлгэн чинь амар хаяг их юм байдаг шүү дээ тий. Хаях юм байхгүй гэсэн үг. За тий энэхүү бэлгийн дээжээсээ. За баярлалаа. Байна.
За тэгээд подкастын хамтрагчаар энэ Rose Premium Flower гэдэг ийм цэцгийн дэлгүүр бидэнтэй одоо яг сүүлийн хэдэн дугааруудад дээр маань шинээр хамтарч ажиллаж байгаа. За тэгээд энэхүү дэлгүүр маань таны одоо мэдээж цэцгийг хүмүүс хамгийн баяртай, жаргалтай тий хин нэгнийг баяртай үйл явдал тохиолдоход нь одоо илгээдэг. Тэгвэл эднийх маань өглөө 8-аас орой 21 цаг хүртэл ажилладаг. Та өөрөө завгүй байсан ч гэсэн хаягаа өгөөд үнгүү хөргүүлэх боломжтой. Тэгээ энэ цэцгийг өнөөдөр ихрээд маань зориулж боож баглаж явуулсан байна. Ямар гоё юм бэ? Үзэгсэлэнтэй цэцэг байна. Цэцэг авах мэдрэмж ихтэй гоё тий. Гоё штэ. Эмэгтэй хүмүүс ингээл цэцэг нь нэг дуртай бишээ гэдэг ч гэсэндээ цэцэг авах мэдрэмжинд нь бүх хүмүүс дуртай байдаг тий. Очоод яг энийг нөгөө задлаад ваарандаа их мэдрэмж хамлаад гоё санагдав. Үнэр нь бас гоё байдаг. За тэгээд өнөөдөр ихрээтэйгээ маш гоё сайхан ярилцлагыг өрнүүллээ. Тэгээ ирсэнд урилгыг минь хүлээж аваад хүүхдээ орхиод ирсэн ихрээдээ маш их баярлаа гэж хэлмээр байна. Намайг бас урьж оруулсанд маш их баярлаа. Би яг тантай бас яг ийм яриад би бүр яг ийм эйжент талаар юм ярмаар байсан байхгүй. Дотор нөгөө ингээд дэлбэрхгээд ярмаарэ штэ гэсэн. Тэгээд тантай айгу гоё боллоо. Тэгээд энэ подкастыг төсөл хүртэл үзсэн ээж танд баярлаа. Тэгээд энийг үзэж байгаа ээж та бол үнэхээр сайн ажиллаа хийж байгаа. Өөрийгөө битгий бусад хүмүүстэй харьцуулаарай. Та зүгээр л хүүхдийнхээ хажууд оршоод хүүхдийнхээ халамжлаад хүүхдэд хоолчин гэдэг чинь бүх зүйлээ хийцэн гэсэн үг. Тэгэхээр бүх ээж нартай хайр илгээе, бүгдэнд нь гэрэл илгээе. Тэгээд танд бас маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээ подкастын маань дугаар энэ хүрээд өндөрлчихэд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.